За сайн байцгаана уу манайхаа. Бүгдэнд нь өглөө өдөр орой үдчихэж байгаа цагийнх нь мэндийг хүргэе. Момидийнх нь зөвхөн момидийнхаа мэдээллийг хүрэхээс гадна энэ сувгаараа ээжүүдэд хэрэгтэй, эмэгтэйчүүдэд хэрэгтэй бас нэг юм яг нэг юм онлайн орчинд ажиллахаас гадна их хүнийхээ хувьд хэрэгэлдэг ноу хау одоо арга туршлага та нартайгаа хуваалцахаар шийдээд тэгээд өнөөдрийн энэ подкаста бэлтжиж байгаа шүү. Маш чухал зочин уурж авчирсан байгаа. Бид нар Селли гэж дуудаг. Ширчин маа. Одтан гэд компани байдаг. Одтан та нар Баатар брендийнхэн цайгаар илүү сайн мэдэх бах те. Одоо энэ цай шүү дээ. Бидний нөгөө нэг уушиг цэвэрлэх цай, элэг хамгаалах цай, бөөр цэвэрлэх цай, мираж уух цай гэл одоо маш гоё цайнуудыг дэлгүүр төрийг хардаг учраас та нар мэддэг бараг таньдаг байх гэж бодож байна. Тэгээд энэ цай болон өнөөдөр гэхдээ би энэ цайнаас гадна яг манай Одтангийн одоо гаргадаг манай гэрийн өдөр тутмын хэрэглээ. Би ковидоос хойш 4 жил хэрэглэж байгаа. Энэ тангийн тухай та нарт илүү ярьж өгье гэж бодоод Селигээ зочноор урьдсан байгаа. Тэгээ энэ урьж байгаа шалтгаан нь эм жороор олгогддог болсноос хойш бид нар аптекаар ороод нөгөө нэг өмнөх шиг ингээд эмнүүдээ авч чадхаа болсноосоо гадна сүүлийн үеийн нэг юм гарч байгаа вирусүүд ч юм уу тий ханиадны энэ одоо ингээд үүсгэж байгаа юм эмэнд өөрөө дарагдах нь илүү одоо эмнээс илүү хүчтэй байгаад байна уу л гэж би анзаараад байгаа байхгүй юу. Хороо чанар. Тий хороо чанар. Ингэж ярьт юм шүү дээ. Энэ мэржлийн хэллэгнэ. Гэх мэт ийм чухал сэдвээр бид тэд ярилцах гад. Тэгээ Селигээ би өнөөдөр ээжүүдэд үзүүлж харуулж ярих юм байвал бариад ирээч гэд гуйсан маш гоё юмудаа барьж ирсэн байд. Би бол ихэнх таньдаг. Тэгээд Селитиг хамт танахт өнөөдөр яаж хэрэглэх юм зааж өгье. За ингээд манай Сели Ширчин маа өөрийгөө танилцуулна. Сайн бацгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Селин байна. Тэгээд ээжүүдтэй болон эрүүл мэндийг эрхэмлдэг за эко хэрэглэгч нартаа энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд миний нэр бол Баатрин Ширчин маа. Тэгээд уламжлалт анагаах ухааны эмчээр одоо 11 дэх жилдээ ажиллаж байна. За мөн одоо Одтан гэд эмийн үйлдвэрийнхаа гүйцэтгэх захирал хийдэг. Тэгээд өнөөдөр Бадмагчийнхаа урилгаар ирээд одоо бүтээгдэхүүнийхаа бас зарим та бүхэнд яаж хэрэглүүл илүү нөгөө ээжүүдэд амархан хялбар байдгүй, үр дүнтэй байдгүй аргаасаа бас хуваалцах гэж байна. За урилгыг авч ирсэн байна. Би ер нь бол их азтай хүн байгаа маа. Яг ковидын дараахан би одоо манай Селигийн аав Баатар гойтой нэг юм санамсргүй тохиолдлоор уулзах боломж гараад солонгосчуудыг Баатар гой дээр уламжлалт анагаах ухаан сонирхсан хүмүүсийг холбож өгөх шаардлага гараад тэгээ очиод эдний гэр бүлийн тухай үүх түүхээс нь надад ярьж өгвөл тэ тэр солонгосчууд ярьж өгч байгаа юм би очилж байгаад мэдээд азтай. Тэгээд яг нөгөө нэг одоо ямар олон үеэрээ энэ жор барьж тэ энэ одоо уламжлалт анагаах ухааныг одоо цагийн биднэрт ингээ авчирч өгөхдөө ямар их үүх түүх ямар их зүйлийг туулаад өнөөдөр энд ингээ хүрч ирээд ямар олон мянган шүү бүр 100 гэж ярихгүй олон мянган хүний амь насыг авраад тэгээд энэ одоо уулнаас түүж ирээд унтраглаад бэлдээд өгдөг гомлаа бидний гар дээр ингээд үйлдвэрийн одоо бүтээгдэхүүн болгоод савлаад одоо хэрэглэхэд амархан болгоод гэсэн үг шүү дээ. Савлаад тавих гэж ямар их одоо бэрхшээлийг туулаад энд хурж ирснийг сонссон. Тэгээд Одтан эмийн үйлдвэрийнхаа тухай жаахан биднэрт илэрэнгүй ярьж өгөөч те. Баатаргаан эмнэлгийг бол хүмүүс мэдэх зарим нь мэднэ. Бас нэг юм эмийн үйлдвэр байдаг гэдгийг бол одоо хүмүүс мэдгүй байх шүү байгаа юм. Ихэнх нь ийм энэ цайг л үйлдвэрлэдэг юм цайны л үйлдвэр байгаа л гэж ойлгоод байх шүү байгаа юм тий. Би хүмүүст ингээ асуухаар тангийг хэлэхээр мэддэггүй байхгүй юу? Яагаад нөгөө нэг уушиг цай, элэг цай яас нөгөө цайны үйлдвэр үү гэдэг. Цай биш тийм чи эмийн үйлдвэр өстэй. Тэгэхээр тэрнээс нь ихлэ ярьж өгөө. За ингээд нөгөө бид нарыг үзэж байгаа хүмүүс маань бас нөгөө эрүүл амьдралыг эрхэмлдэг байх. Тэгээд бас энэ бас эмгүү эмчилгээний талаар өөрийгөө бас одоо ингээд гэр бүлээ болон тий нөгөө химийн хортой бодисгүйгээр эрүүл байхыг эрхэмлдэг хүмүүс үзэж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс маань энэ хүмүүстээ бас баярлаа гэж хэлье тий. Одоо ингээд ийм талыг ингээ хайгаад сураад судлаад бас үзэж байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр манай үйлдвэрийн хувьд болохоор 2013 онд анх байгуулагдсан. Тэгээд одоогоор бол нэг 124 нэр төрлийн уламжлалтын нэг улсын бүртгүүлсэн байгаа. 124 үү? Тийм. Пүү.
Ажилтай бэ. Яг ерөнхийдөө бол нэг Монгол юм бол нэг 300-аас 400 төрлийн эмийн хооронд эргэлтчихийдэг. Аха. За тэгээд нэг 400 гаруй эм барьж сурцсан хүн байна гэвэл за нэг эмч болцсон байна гэж үздэг байхгүй. Байр сурч. Тэгэхээр ер нь бол нэг 124 төрлийн гэхээр нэг байнгын хэрэглэгддэг нөгөө түгээмэл хэрэглэгддэг жоруудыг бүртгүүлсэн гэсэн. За тэгээд мөн одоо манай эмийн үйлдвэр маань бол дандаа 35 ажилтнтай. За 90% нь бас эмэгтэйчүүд байгаа. Нөө тийш дээ. Ер нь бол эмэгтэйчүүдийн хүчээр маш их юм хийж байгаа. Аха. Тийм тэгээд одоо сая болохоор 23 онд манай яг 10 жил болсон. Тэгээд тэр үйлдвэрийнхээ 10 жилдээ яваад зориулаад бас Монгол эмийн номогтгол гэсэн бас нэг номоо гаргасан тий. Харин тийм гайхалтай ном. Тэр ч одоо 3 дахь ном гэсэн баха. Чиний юу? Тийм манай аав хоёрын л доо ер нь Хамтарч бичсэн. тийм. Би тэгээд нөгөө яг ингээл Баатаргоо дээр очиод Баатаргооны тухай ингээл үг түүхээ сонсоол тэгэл дараа нь Чагитай танилцаал, чамтай танилцаал ингээл одоо Чаги гэдэг нь Чанцал дулам манай Сэлигийн хчин. Та бидний сайн мэддэг нөгөө Ургана брэнд шүү дээ. Урганагийн одоо үйлдвэрийг ингээ хариуцаад явж байгаа их чинь. За манай хоёр чинь ингээд анх тань дээр л Урганагаа ингээд ах бүтээгдэхүүнээ гаргасан юм байлээ тий. Тэгж байгаа л одоо нөгөө ах хэрэглээ юмаа нэг салгаад нэг тустай үйлдвэр болгоё. Уламжлалт юм юмаа нэг үйлдвэр ингээ болгоо салгая гэд. Тэгээ энэ хоёр маань ингээ салаад эгчтэй хоёр ингээ аваа явж байгаа. Хоёулаа айгүй мундаг авч явж байгаа. Тэгээ би яалтчгүй л нөгөө нэг сэхэтэн гэр бүл гэж ийм айлыг л хэлдэм байна да гэж эдний гэр бүлийг харж тий. Тэгэл одоо зүгээр л бид одоо ман мит бол ингээд номноос амар их уншиж одоо утга учирыг нь ойлгож авах юмыг энэ хоёр маань зүгээр хүүхэд байхдаа гэрт нь ингээд хүмүүс ирээл нөгөө ааваар нь эмчлүүлэх гээл ингээд судцаа бариулаад тан аваад явж хахад нөгөө байнга сонссоор хагаад энэ хоёрын хувьд бол одоо зүгээр л хоёр дээр хоёрын нэмээ 4 8 гээл бидний хүч цээжилдэг шиг бүр ингээд гэд тархинд нь бүр ингээд суудсан. Тэгэл өөр энийг энтэй холиод ингээд ийм болчихно гээл ингээд нэг юм найрлаа жор тэр нэг ургамал одоо бүх юмнуудыг бүр ингээд одоо нөгөө нэг цуснасаа нэвчээд ясныхаа төвшөнд ойлгоцсон байгаа учраас бизнесээ ингээд сайн авч явдаг байх гэж би бол тэгж хардгийг. За тэгээд манай одоо нөгөө 2021 онд Ургаана тусдаа гарсан. Тэрнээс өмнө бид нь болохоор Баатар брэнд гэдгээд явдаг байсан шүү дээ. Доктор Баатар гэдэг. Доктор Баатар нэрээ. Одоо болохоор манайхаас Сарлаг брэнд гэдэг бас шинэ бүтээгдэхүүн гарч байгаа. За. Тэрийг бас дараа чинь үйл ажиллагаа танилцуулна. Тгий банахаа. Ингээд дараагийн одоо мөн удахгүй одоо цагаан сараар гэж бид нар төлөвлөж байгаа. Баатар брэндийн цайнууд маань болохоор шингийн хэлбэрээр гарч байгаа. Шууд төлөвлөлт. Nice. Яа, за энийг л хүлээж ийсэн шүү дээ. Тийм. Яг ингээд аваад ингээд амраа ичдэг юм байвал нэг юм ойрхон байх гэдэг байхгүй тийм. Бас нөгөө манай залуу үеийнхэнд зориулсан тийм шууд хэрэглээ цаг хугацааг хэмжсэн. Тэгээ бас амт чанарын та бол бас зэнтэй амтын мэддэг учраас амт чанарыг гой сайжруулсан хүмүүс дуухад таатай мэдрэмж төрүүлэхээр бас бид нар судалгаагаа хийгээд явж байгаа. Ёстой гоё мэт. Би яг тийм байгаасаа гэж айгүйх хүсдэг хүмүүсийн нэг байхгүй. Тэгээ яг энийг одоо ингээд хайрцагтай наваад ингээд гэртээ тавьчаад нөгөө нэг уун гэд боддоо штэ. Бодоол. Тэгэл бодоо. Нэг 3 бодоход нэг уугаад байгаа байхгүй. Тэгээд чинь ингээд бодоод задлаад аврага хийнэ гэдэг бол олон ойрхон хийж байгаа. Одоо энэ цагийн хэрэглэгчид ийм муухай балиар залхуул болсон байх шүү дээ. Сэрчмаа минь одоо яалтай билээ. За тэгээд ковидоос хойш би ч ер нь тэгээд тан гэдэг юм нэг сайн мэддэггүй л олон монголчуудын нэг байж байгаа. Нөгөө ковидын үеэр чинь ман дөрөв норвд болол одоо Монголыг аварлаа шүү дээ тий. Ганц чэйж дэвцсэн хоёр нь шүү дээ. Нөгөө ман дөрөв норвд болоо гэл тэгэл тэр хоёрыг уугаад ковидоос сална гэдэг чинь одоо ковид дэлхийд дахинд ямар их хор нөлөөтэй ямар олон хүний аим авч явсан. Монголчууд ман дөрөв норвд болоогоор айгүй хохирол бахтай ардна гарсан. Тэгээ энийг ингээд зүгээр энийг ингээд бодоод хүн чинь ийм нөгөө байгалийн юм гэж органик юм гэж энийг хэлдэм байх гэдэг анхны мэдлэг одоо тэр ковидын үед л мэдчихэхгүй юу тий. Тэгээ ковидоос хойш бол одоо манай гэр бүл юм уухай байсан. Яг тэр тухайн үед илүү танг ингээд илүү судлаад тэгээ 21 оны үед 22 оны өчлөө Баатаргоотой танилцаад илүү олон юм тан ман байд юм байна гэ мэдээлэл аваад тэгээ одоо бол ерөөсөө ханиад түрээд нөгөө ханиадны юм гэж авахаа байсан. Ханиадны юм гэж авах шаардлагагүй учраас өрхийн имлэг гэж авахаа байсан. Имлэгээр ер нь явахаа байсан. Тэгээд одоо ээжүүдэд өөрийнхөө мэдж байгаа тэр одоо олон гоё мэдээллийнхаа зарим ч гэсэн хүргийгээл хоёлоо подкаст хийж байгаа шүү дээ.
Тэгээд яг одоо энэ нөгөө ханад томооны дэглэлтийн үе яг л одоо нөгөө цэцэрлэгт хүүхдүүд явж чадахгүй гэртээ хэн нэг нь ханиадтай хараад нэг бол гэртээ нэг бол эмнэлэг тэгэл нөгөө эмнэлгийн коридор шал дүүрдэг үе шүү дээ тий. Тийм учраас энэ тангийн тангууд дотроос ханиаданд ингээд зориулж гаргасан багцууд одоо өөр юу вэ? Тэднэрийгээ нэг би бол мэдээд байгаа юм. Одоо чи нэг ярь нүдэ. Ер нь одоо жил болгоно нөгөө томоогийн хүрээний одоо үүсгэгчээр болохоор энэ томоо төс өвчин үүсэж байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол ийм нөгөө юу динамиктэй байгаад байгаа байхгүй. За Хамгийн оргил үе буюу одоо эхний давлгаа нь шинэ жил хүртэл. Тэр бол угаасаа тодорхой. Угаасаа одоо ингээд цас ороод хүдрээл одоо сайхан ингээд дулаахан үхийнхэн сар яваад байна шүү дээ. Тэгээд та ер нь бол 12 сарын 31 хүртэл одоо оргил үе нь хүрнэ. Тэгээ өмнөх одоо цагаан сар чинь дандаа 2 сард ингээд 2 сарын дундуур ч юм уу байсан шүү дээ. Тэгэнгүүт цагаан сарын яг үеэр бас нэг оргил үе байгаад байгаа байхгүй. Олон жилийн уулзаад нэг юм халдвар тараадаг баг те бодвол магадгүй. Тэгэхээр энэ жил болохоор цагаан сар маань 3 сарын 1-нд гэж жоох орой байгаа учраас энэ динамик баг зэрэг юм хойшлох юм шиг байна. Тэгэхээр одоо юу гэдэг нь 3 сар гаргаад 3 сарын ихэнх хүртэл одоо томоо тус төвчин ер нь бол үргэлжлэх магадaltaй болчихж байгаа байхгүй. Яг нэг сарын дундуур буурлаа, эргээд 2 сарын дундаас өкслөө гэсэн юм нэг таамаглал дээр байгаад байгаа байхгүй. Тийм биш. Тэгэхээр бид нар тэрнээс одоо ингээд нэгэнт одоо ингээд тархан тодорхой болчихлоо. Оргил үеийн тэр үед бид нар мэдлээ. Тэгэхээр тэгэхээр яах ёстой вэ гэхээр урьдчилан сэргийлэх ёстой. Тэ? Одоо 12 сарын 1, 11 сар гарлаа, хүүтэрлээ. За мэдээж одоо танай том ихсэж байгаа юм чинь бид нар гэртээ энгийн аргаар яаж урьдчилан сэргийлэх юм бэ? Тэгэхээр заавалчгүй ингээд тан гашуун там уумааргүй байна гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэх юм бол ерөөсөө л энэ юу бай цайгаал уучна гэсэн үг. Ханиадны цаг. Тийм. Одоо ингээд ханиадны цаг ханиад хүрэхээр уух хэрэгтэй юм шиг үү? Одоо энийг гэр бүлээрээ одоо би бол тэгдэг. Та бол яаж хэрэглэдэг вэ? Би бол одоо ингээд гэрээрээ хагас хугацаанд бөөнөрөө цугладаг шүү дээ. Хүүхдийн хичээл намаа. Тэгэхээр ингээд гэртээ нэг сайхан сүтээ цай чандаг шүү. Тэгтээ эндээсээ 2 юм уу 1 пакетыг хийчихдэг байхгүй. Тэгэл нөгөө банштай цай юм уу цайндаа сүлээл жоохон шарт ус хийгээл уучна. Би бол яг тэгж чандаг. Тэгтээ дархлаа цай гарч чадсан. Дархлаа цай гарч. Дархлаа цай гараа. Тийм. Эний ч одоо ханиад төрөхөөр явах хэрэгтэй гэж бодсон байхгүй юу? Урьдчилан сэргийлэхээр тэгж ууж байгаа байхгүй. Гэрээрээ урьдчилан сэргийлчих. Тийм биш. Хэрвээ тэгээд одоо хүүхдэн ч юм уу 1 2 цор хийгээ ханиадаг ч юм уу тий. За эсвэл бүр ингээ ханиад хурцлээ гэж бодъё л даа. Тэгэх юм бол эндээсээ яг эмчилгээний журмаар өдөрт 2-оор ч юм уу 3 удаа ч юм уу ингээд халуун бүлээнээр нуучна гэсэн. Дүнгэж хүрээд. Тэгээд дараа нь одоо бүр ингээ ханиад томоо удаад нөгөөдг нь цэртэй болоод ингээд нэг ханиалгадаг шүү дээ. Цэртэй болон цэргүй аль ч ханиаданд дараа нь уушигны цайгаа уучна. Уушигны цайгаа гэрээрээ уух арга нь болохоор бас л адилхан ингээ сүтээ цай чанахтай хямд 2 пакетыг юм уу би бол 1 пакетыг л ичдэг. Тэгэл бөөндөө оройн хоолоо идэхтэй бөөндөө уучна. Энд чинь л энгийн хэрэглээ болдог. Тийм шүү дээ тий. Одоо яаж хэрэглээд байгаа лээ? Тийм шүү дээ. Би ч удаа. Манай гэрт бас нэг халуусаа байгаа. Одоо ингээ оф дээрээ цайнуудыг ингээ сэртлээ сууж идэе. Тэгээд өдөрт хурж ирээл одоо эн чинь ингээл нөгөө усаа буцалгаалын дотроо пакетандаа ингээл хийгээл 2 литрийг угаасаа л ер нь өдрийн шингээ авах норм зөвхөн 2 литр өгч юм шүү дээ. Суугаа ажиллаж байгаа болохоор компьютерийн дэлгэц чинь биднэрт таньдчихжээ дээ. Төрөл бүр нөгөө хуучин савлгаатай гараа. Тийм байна. Энэ бөөр өвдөө тэгэж ирээл тэгэл энэс 2 өдөр уулгаал наам шүү дээ. Ингээд ер нь бол одоо хагас бүтэн сайнны миний хэрэглээ болоод энэ ахгүй. Тийм үү. Дахлаа цайгаараа би юу гэж чанаад болчихдаг юм. Нөгөө баяжтай цай өглөөний сайхан цай маа нэгээр болчих. Дахлаа цайгаараа чанч. Дахлаа цайгаараа. Гоё амттай болчихсон. Энэ амтныг гоё. Тэгээд ялангуяа нөгөө дахлаа цай чинь гол найрлах нь зулцсан халгаа навчихгүй. Тэгээд сүүнд чанахаар амтан гой зөөлрөөд аим. Тийм баха. Нэг л энэ л илүү гоё яагаад гэдэг байхгүй. Тэгээд тэгэхээр гоо дахлаа юм чинь гээл тэгэл одоо дахлаа сайн байвал би босдоо гэх. Энийг очсон. Нэг солон нэг япон хүн ирсэн байхгүй манай. Тэгээд нөгөө манай бүтээтгүүнээ танилцж байхгүй. Тэгсэн чинь нөгөө бид нар зүгээл цайгаа ингээд усан хийгээд өгсөн ах юм чинь нөгөөдөг чи өөрөө ингээд сүүнд хийгээд оройн уусан гинэ өгөө явуулахгүй бэлгэлгүй тэгсэн чинь маргааш нэрэл танаа энэ цай чинь үнэхээр гоё юм байна гэдэг чиглэлээ. Японч аяа сүртэй ярьд юм л шүү дээ. Тэгж ингээл яаж нэгсэн би ингээд сүү хийгээд уусан чинь миний ингээд хүйсэн хүмүүс ингээд бүр чихарч гараа. Тэгээ би тэр оройн амар сайхан унтсан гэдэг. Харин яг нойр хүрдгүү хүмүүст бас тгий өгч хөрөх зүгээр тийм сүдээ өгч. Харин тийм тий. Тэгээ нөгөө мача гэдэг нэг цайнууд байдаг шүү дээ. Тийм ногоон цайны.
Матча ч юм бол даг нөгөө ногоон цайгаа нутгалсан байгаа шүү дээ. Яг энэ дахлаа цайгаа бас тэгж ууж болно. Матча шиг болно. Тийм бол бүр гоё амттай. За гоё юм бол хийгээд тий. Тийм байна. Тий. Та нэг туршиж үзээрэй. Айгуу гоё. Тэгээ. За энэ бол нэг иймэрхүү ингээд ердийн нөхцөлийн хэрэглээ. За тэнгуут за бөөр бол тэгэл ойлгомжтой тий. Жохон даарч хөрөх ялангуяа өвлийн үйлрэл бид нар ч нэг үе бөөр нэг сонирн болдог шүү. Одоо өвлийн нөгөө ихэнх сар эхэлсэн шүү дээ. Өвлийн үйлрэл чинь махбодоор болохоор бөөрийн суц дэлгэрдэг цаг байхгүй. Тэгэхээр та одоо бөөр эрүүл цэвэрлэхэд бөөр нь одоо яаж өвддөг ч юм уу эсвэл жоохон бөөрийн өвчтөе хүн байх юм бол сэтэрдэг ч юм уу тий тийм гэсэн үг байхгүй. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр өвчтөн сэргийлээд одоо ихэнх сартаа бөөрөө дэмдэг ч юм уу, имчилгээгээ хийдэг ч юм уу, гамаа барьдаг ч юм уу тий тэгстэй. Тэгвэл их эмчилгээ бусад улирлаасаа илүү сайн авах гэсэн үг тийм. Тэгэхээр та одоо бөөр архаг өвчтөе хүн бол хамгийн анхаарах улирал нь өвөл ах юм шүү дээ. Бөөр цай маань ганцхан үлдчихэж байгаа. Уугаад байгаа. Ойрд чинь энийгээр жоохон дагнаад байгаа. Би зөв мэдээ дуугаад байгаа юм биш үү? Тэгэл энийг нэг халуун савнд офс дээр ирээл нэг ингээл дүүргэж аваад тэгэл ууж өгнө шүү дээ. Тэгээд нөгөө удахаар энэ ч гоё хандлагдаад өтгөрөөд бүр гоё олчдаг. Би ч байн халуун сав байгаа гэж хэлсэн. Бадмагч зарим хүмүүс чинь нөгөө нэг ургамлын юмар ууж чаддаг. Нөгөө европчууд ч юм болохоор яг органикаар юмд айгуу дуртай байд юм. Манай монголчууд ч нөгөө амт нь гоё байхыг хүсдэг. Тэгэхээр энэ манай альч цайг нөгөө өөрсдийнхоороо баяжуулж ууж болдог байхгүй. Шинэ одоо та зүгийн бал мал хийгээд зүгийн бал нэмж болно. Чихэр хийж болно. Өөр мөсөн чихэр хийж болно. Өөр одоо ямар бурам хийж болно. Тийм бурам хийж болно. Өөр ямар амтыг хүсэж чинь тэрийг нэмэх боломжтой. Ханаад цайн дээр ч гэсэн тэгж уучлах юм уу? Тийм. Ханаад цайн дээр бол зүгийн бал хийж болно. Манай нөгөө хүүхдүүд одоо бол дайгуусаа уучдаг. Ингээ анх ингээд нэг уулахаар нэг амтан таахгүй нэг ярваагаад нэг сонирн болдог та. Тэр үе дээр нь харин зүгийн бал хийгээд зүгийн балын нүдэн дээр нь харуулж агаад ийм гой зүгийн балтай гээл тэгэл уулах тэр нөгөөдөл чинь тэгээд жоохон ярваас гээл тэгэл уун. Одоо бол зүгийн балтай балгүй уудаг болсон. Тэгэл ханаад хөрлөө бол энийг манай хүүхдүүд бол ерөөсөө гэртээ орж ирлээ ханиалгалаа. Тэгэл би тангаа ой гээл тэгэл уулдаал уучдаг штэ. Харин тэгээд нэг уугаас сурчхаар айгүй амар. Им уулгаас сургаснаас баг тан уулгаас сургасан их амар байгаад. За энэ хар манжингийн цай чинь одоо мараа шух цай гэдэг нэртэй болсон уу? Үгүй тусдаа байж байгаа юу? Хар манжин ч нөө бид нар өөрсдөө тариалдаг штэ. Тэгээд энийг болохоор нойр булчир хаан өрөвсөлтэй, сахартай, бамбай хордлоготой, бамбай зангилаатай хүмүүс дуухад тохиромжтой. Яг энэ судалгаанууд нь бол маш сайн хийгдсэн мөлөө. Орсууд энэгээр маш сайн судалгаа хийсэн. Энийгээрээ. Тэгээ хар манжин ч өөрөө та мэдхүү. Харахад ингээд гадна тал нь хар мөртлөө дотор цагаан бид. Анти одоо энэ чинь ингээд найрлаад дуухлаар нөгөө пакетныхаа цаанаас дотор байгаа юм юу н харагдаж шүү дээ. Одоо дахлаа цай бачаа халгаа байна гэж шууд харагдаж байгаа юм. Эн чинь дотор нэг бахан цагаан юм л гэж чинь. Тэгсэн чинь манай уусан хүмүүс шүү дээ те нөгөө нэг юунд арсны цайралт нь айгүй сайн байна гэд хүмүүс бас өөрсдөө тийг судалж мэдээд дуугадлаа. Бид нар бол тэртлийн судалгааг бол сайн мэдгүй. Яг чихрийн шижинг сахарыг яг цусан дах сахарыг тогтмолж болох хүчтэй гэдгээр судалгааг сайн мэддэг байхгүй. Тэгсэн чинь бас арсны нөсөөжилт нь бас. Тэгэхээр би бол тэр бас нөгөө нэг таамаглаж байгаа юм л да яг уушиг болохоор нөгөө хар манжингийн пигмент нь бас тэгж нөлөөлдөг байх магадaltaй байна тий. Бодлоо тий. Энэ хар манжингийн цайг бол 4-өөс хойш уух заавартай. Тэгэд нөгөө өдөр нэг юм хоол молоо ихтүүлээд эсвэл нэг юм хаад нэг амттай шарсан хуурсан мэдмээр санагддаг да. Би өөрийнхөө жорыг хэлж байна. Өөрийнхөө жорыг чам зааж гэж хийсэн хөрөнд жороо зааж. Тэгээ жоохон хүчтэй нэг юм чихэрлэг соус маустай нэг жоохон заваа хоол иддэг дээ. Нэг гоё амттай заваа хоолууд. Тэрийг идчихээд тэгээ 4-өөс хойш тэр өдрөө энийг ингээд ууч араас нь уучдаг байхгүй. Тэнгуут энэ өөрийнх нь заавар дээр нөгөө холестерин буулгана гэсэн үндсэн заавар нь тийм байгаа учраас миний цуснаас тэр нөгөө хоолноос авсан сахарыг аюу хурдан гаргаад байна гэж боддог. Тэгээд ер нь бол бид нар одоо ингээд шинжил болно шүү дээ. Нөгөө хүүхдүүд чинь баахан чихэр идэн. За хаалаа байна гэж манай эд чинь ийм тордог бол чихэрэл ирсэн. Одоо тэрийг өдөрт цуулж идэж ингээл өдөр болгон цусан дах сахар нь аюултай одоо нэг л их ууртай, нэг л их эморсон, нэг л их өсөж цогцсон хүүхдүүд байна тэрийгээр. Нэг бол 13 л өгөөл. Нэг бол энэ хар манжингийн цайг. Дэн жоохон амтан жоохон эвгүй, үнэр нь жоохон эвгүй. Үгүй амтан гайгүй. Үнэр нь эвгүй. Харин тийм үнэр нь эвгүй. Тэгээ энэ дээр нэг юу хийж уулах вэ гэж би ингээд бодоо. За одоохондоо бол дугаа балах гэх нэг хоёрхан балгачих гэх нэг яваад хоёр балах хүчээр. Тэгээд цуснаас нь сахарыг бууж гаргахад энэ айгу чухал гэж би боддог. Өөрөө бол энэ одоо би
Дурсан байгаа сте. Аа. Та нууцтай хаваач. Энэ шүү. Тэгээ яг нэг өдөр нь хангалттай байдсан. Заримдаа орой бас тэгэл уулзаа авчраа идэг болох байна. Тэрний хараас тэгэл харамжаан шүү дээ. Та тэгвэл тэгж хэрэгэлт юм байна тий. За би бараг шинж орцгоо да. Бид нар болохоор нөгөө үйлдвэр дээрээ өөрсдөө нөгөө ургацаа хураачаад тэгээд ингээд нимхээ хэрчдэг байхгүй. Тэгчээд шууд тосон тайраад. Тэгээд ингээд тэгэхээр яг чипс шиг. Үе ямар гоё. Тийм. Өөр амар гоё амттай. Бас тийм бид юм. Ингээд жоохон крайпси болцдог байхгүй. Nice. Яг сахартай хүмүүс болохоор яг нөгөө уг нь бол ингээд хэрцсэнийг гэж ажиллавал бас үрдүүнтэй. Хоолны хар манжин чигээр нь тий. Эсвэл пакетээр онгоолгоод ажилласан ч болно. Эсвэл пакетыг онгоолгоод шүлтэй хоол чандаг штэ. Тэрэн дээрээ шууд ингээд цацаа нэмээд. Хөвөрлөж болт юм уу? Тий, хоол хийж болно штэ. Наадхай чигтэй тооцож үзэж байгаа юм биш үү? Дотор нь яг юм дөрвөлжин нэрээ хэрчээд байж чадсан л байгаа байхгүй. Та тэрийгээ шууд нэг пакетэнд 2 г гэдэг чинь та нэг аяганд бол цацгаад хангалттай. Тийм байх. Бас наажин гоё хэлбэр биш үү бас. Марин шуух цай чи өөр штэ. Тэр нь яадаг цай. Марин шуух цай чи манайх нөгөө нэг гаа тарьдаг штэ. За, мид. Одоо нөгөө та нөгөө гааны мохито өдргээл нөгөө коктейл уух чинь гааны навч байдаг та. Тавьдаг шүү. Тэр гааны навч маань тэр марин шуух цай нөгөө байхгүй. Гаа тийм амир яадаг юм өөх хайлуулдаг юм. Гаа чи ерөөсөө тэгээ дээрээс нь лимон яг цэвэр лимон хатаацсан хийцэн байхгүй. Тэгэхээр ерөөсөө цусандаа холестеринийг яста бууруулна. Нөгөө муу өөх тос гэж хүмүүс яриад байдаг шүү дээ. LDL гэдэг. Тийм. Тэрийг ч бас бууруулдаг гэсэн. Хүүе тэрийг энийгээр энэ хүрсэн байгаа юм чинь тэрийгээр бол би жиндээ орчих юм шүү. Тэр болстой бас гоё юм. За тэрийг хоолыг бас гоё шинэ. Хөхөл ээжүүд яаж авах вэ тэр марин шуух цаг? Зүгээр хамаагүй юу? Би бол гэртээ ингэдэг 2 литр кофеин байдаг шүү дээ. Тэрэн дотроо 2 пакетыг хийгээл халуусаа хийгээл баг зэрэг уг нь тэр цайн дотор нөгөө шинцаа буюу синамон байгаа л да. Тэгээ баг зэрэг гоё амт нэмийг гэвэл синамон ичдэг. Тэгээ гэртээ гоё тансаглаад дуугаа гэвэл дээр нь алим зүсээ тийж болно, оранж хийгээд дууж болно. Та хэдийн дуур тааваараа. Тий, тааваараа баяжуулж болно шүү дээ. Манай Сэли ч одоо баг нь 9 сартай. Тий, 9 сартай байгаа. Бас төрөөд удааг байгаа. Мундагаа энэ хоёр чинь тэгэл төржил үедээ ажиллаа хийж л гэдэг яа. Тэгээс өөрөө бас би чинь гэртээ бас хийж оонаа. Зөө наадах чинь одоо юу лимоноос ч бас нэмж болно та. Лимон бол айгуу гоё. Алим нэмж болно, оранжоо нэмж болно. Оранжны хальсч байсан болно. Тэгэл жоохон синамончоор өнөр өрөө мөрөх чинь гоё юм өртгөл. Хөөе хар манжин дээр синамон хийж байгаа яа. Хар манжин дээр хэрэггүй юу тий. Хүүхдүүдтэй л өчгөх гээд авах санаа. Хүүхдүүдэд та баг зэрэг юу хийчих вэ? Бурам хийчих болно шүү дээ. Тийм байна тий. За энэ бол намайг шокруулсан цай. Энэ уушиг цай. Яагаад шокруулсан бэ гэхээр би урьдчилан өвөл 22 оны өвөл өвлөл юм чинь утаатай юм чинь энэ уушиг нэг юм байгаа гэд таниад байсан ч гэсэн яг энэ халуун савнд офс дээр өглөө алган хурж ирээл уушиг цайгаа энэ рүүгээ хийгээл тэгэл би нэг 7 хоног уудаг байхгүй юу? Таниад байгаагүй. Тэгэхэд зүгээр нэг утаа мутаа гээл одоо өөрийгөө л арчилж байгаа царай. Тэгсэн чинь 7 хоног уусны дараа би ингээд нэг хүнтэй ингээд уцаар ирээд байжсэн байхгүй юу? За. Ингээд уцаар ирээжсэн чинь нэг юм тэглэх шиг болоо гэсэн чинь ингээд цэр гараад ирсэн. Яаж чадхаа байцсан. За. Үргэлжлүүлж яаж чадхаа байцсан. За, цэрэ буцаа зайлах. Тэр бол хайсан. Гэтэ нөгөө ингээд өөрөө ингээд шоконд орж байгаа байхгүй юу? Уул ингээд хамар битүү биш. Хаанаас гараад ирвэ? Би ханиад байхгүй. Гэсэн чи хаас гараад ирвэгээд би ингээд шоконд ордог байхгүй юу? За тэгээд нөгөө энэ цанаас болж байгаа гэдгээ мэдэхгүй. Тэгэл юусоо хэд хоног ингээл цэр гарч ирээл, эндээс цэр гарч ирээл. Тэгээ бүр хамар ингээд цэрээр дүүрээд. Би чи нэрлэх нусаа нээсэн, цэр хайсан нэг эмэлгэн болчлоо. Ханаад хүрсэн хөр ханихгүй. Тэгээ юу тохиолдсон бэ гэд тэрний дараа чамтай уулзах асуудаг байхгүй юу? Хүүш энэ одоо ханаад биш юм болоод энэ ингэсэн гэсэн чинь уушигтан цэвэрлэгдэж чадахгүй. Тэгээ одоо бид нар чинь ингээд айгүй сони юм уушигт ер нь тэр цэр байжсэн байх нь шүү дээ, тий? Байгаа шүү дээ. Тэгээд нэг юм 2-7 хоног уугаад. Тэгээ бүр ингээд тэгээ сүүл рүүгээ ингээд багсдаг юм билээ. Ингээд өнгө мөнгө нь цайраад нилээ ингээд айтайхан болоод. Тэгээ би өөрөө жоох ингээд нөгөө ядраад тэгээ цайгаа зогсоосон. Зэмдээ ядраад. Одоо нөгөө ингэдэж штэ манай эмгэн дээр чинь хүмүүс ингээд архаг өвчтэй хүмүүс үзүүлж байгаа штэ. Тэгэл мэдээж бид нар чинь нөгөө юм тангаа өгөн. Тэнгүүтэл чинь
энэ ч уусан чинь би бүр улам өвчин сэдрээд Аа. тэгээд хүмүүс тэгдэж штэ. Тийм тийм. Тэгээд тэгээд зарим хүмүүс нь тэгээ болчихно. Зарим нь үргэлжлүүлээд ууна. Аха. Тэнгүүтэл үргэлжлүүлж уусна нь яг үнцээрээ зүгээр Харин зэх юм билээ. уламж санаа ухааны нэг сайхан юм нь маш удаан. Энэ бол удаан. Аа. Гэхдээ яг уг үндснээс нь тэр өвчнийг биеэс гаргадаг. За биеэс өвчин гаргах хэд хэдэн арга байна. Аа. Баас, шээс, хөлөс, цэр, нус. За ингээд хүний биеэс ялгарч байгаа нуух тий. Энэ бүгдээр болохоор өвчин хадагшилдаг байхгүй. Тэгэхээр амьсгал дотор одоо уушгинд байгаа тэр муу одоо цэр саласт тийм ээ. Одоо тэр бидний нөгөө уг нь шүүгдээд орж байгаа ч аавс бид нар тий. Амарны цаатлын намраа учуурс гэдэг юм шүүр шиг ингээд гадны моронгот ингээд шүүрдэд ижидэг эс байдаг байхгүй юу. Гэтэ тэрнээс маань их одоо бохор орчинд бид нар ч амьдардаг байгаа шүү дээ тий. Тэрний даацыг одоо гэтрүүлж штэ. Гэтрүүлээд шүү дээ. Тэгэхээр чинь яг энэ манай уламжлалтын юм чи яг тэр цаана байгаа угаас нь гаргаж өгч эмчилдэг байхгүй. Тэгээд хүмүүс анх одоо энэ цаг чистэй байна. Юу ханиалгадах, улам ханиалгадах энэ гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэгэхээр тэрийг одоо мэдээж тэрий чинь хүн ханиалгах рефлексээрээ тэрийг гаргана шүү дээ. Тэгээ үргэлжлүүлж уугаад байхаар нөгөөт нь араа цэвэрсэгдээд эрүүлшээд ирэхээрээ цаана цэр мэд байхгүй одоо яг ханиалга үүсгүй байхад яг тань шиг тийм цэр салстыг илүү гаргадаг. Тэгээд үргэлжлүүлж уугаал нэг 20 хоног моног уугаал тэгэл цаашаа бол гарахгүй. Би яг 14 хоног уусан. Тэгээд хэрвээ дахиад нэг 14 хоног авах юм бол би өөрсдөө энэндээ гоё ушигтай болох юм байна гэж бодсон. Тэгээд энээс өөр олон гой цай байгаа болохоор энийг дахиж 14 хоног дагнаж чадаагүй байгаа. Өөр юмар л гэхдээ өдөрт бол нэг юм уугаал байгаа. Аль нэг ингээд сэлгүүлээл байгаа та. За тэгээд хүний л амьдрал ууж идэв штэ. Одоо маад нөө элэг цай дууссан байна. Миний хамгийн их уудаг цай аахгүй юу? Та тэгвэл их ууж байна дээ. Энэ мэ хүний л амьдрал. Бизнес хийж байгаа хүн чинь тэгэл бас нэг уулга идлэг байх юм. Вэрэгдэж юм хомонд очих юм. Тэгэл хичнээн цэмцэг шинж 3 татах юм. Цэмцэгнээ тавахаас жоохон тийм тэгэл хүний аюувыг харуулах гал жоохон. Тэгээд элэг цайгаа өвчнө. Маргааш нь элэг цайгаа өвчнө. Эсвэл оройдоо ингээд юм хүмд явна да гэж бодож байгаа өдрөө заримдаа урлагтай өдрөө нөгөө хадлуу салдаг энийг л хэлдэг. Энэндээ л нөгөө юугаа хийчих штэ. Элэг цайгаа хийчин. Элгийг бол нэг пакет хийхэд гоё болж. Яа тэр чинь нөгөөс амар гоё хандлагддаг гоё. Тэгээд гоё юм чихэр шиг юм шиг хамттай тий. 3 татхад бол яаж юм та элэг цайгаа хэр. Элэг цай уучаад оцсны орой бол нэг тийм юм мэдрэгдэхгүй ш нөгөө ингээд согтолтын юу нь баг гэх үү. Одоо тэр нэг надад өгөх нөлөө нь баг гэх үү. Эсвэл тэгээ уух өдрөө цайгаа ууж амжихгүй ингээд очсон өдөр бол маргааш нь тэгэл өглөө хосоолт нөгөөх юм шүү дээ. Хэдий ингээд байн гуудаг болохоор миний элэгний харьцангуй шүүх чадвар нь гайгүй гэх юм би тийм шатаж мартах мэдрэмж ах болоо урдж байна. Нэг мохоо бардуу дэлдэг дээ. Тэгтэл нөгөө гимшил байгаа шүү дээ. Яа надад ууж идсэн энийг нөгөө ачаалын нэгсгцэн гэл гимшил нөгөөтгөндөө цайг нь өгнө шүү дээ. Наа уушлаарэ. Миний бороо гэл тэгэл хэлэх цайгаа уна. Сарын тэмдэг ирэх үеэр эмгтээчүүдийнхаа цайгаа уна. Гээл ингээд эдгэр чин тэгээд хөөх юм нэг амар үнэтэй биш шүү дээ. Тэ одоо нэг дөрөв ч 9,500. Нэг 5 хоолны үнээр нэг ингээ авчаал. Тэгээс харжангаа унш тэ энийг чи ингээл эдэртээ ингээл хослуулаад ингээд гой зохицуулж бод юм шүү дээ. Тэр чинь нөгөө аминдаа хайртай хүн яа. Мухан зөвөн жорноод байгаас тэ. Тэг би бол яг энэ уушиг цаг Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс бол яг гэр бүлэрээ зүгээр ингээл халуун савндаа хийгээл тавиал тэ. За сүтээ цай уух дуртай сүтээ цайгаа чанаал. Дургуун тэгэл одоо бас нэг сүү боловсруулах чадвар багтай хүмүүс байштай гэсэн лээ. Тэр хүмүүс нь бол тэгээд сайхан халуун савндаа буцсан усаа хийгээл энийгээ хийгээл. Тэгээд нэг гэр бүлэрээ нэг ядаж 14 хоног уугатахаарай. Ханаа цэр гарч ирнэ. Хамар битүүрнэ, ус гарна. Тэр чинь тэгээд цэвэрлэгдэж байгаа л хэлбэр. Өөр ч одоо яаж гарах юм. Тийм үстэй. Энд нэг юм байгаа бол гарах хэрэгтэй бол нэг юм хийж гарах хэрэгтэй юм чинь одоо тэр гарах боломжийг нөгөөд. Би энэ цаг тэр 22 оны өвчтэй одоо энэ манай офс плюс гэдэг байна. Тэгэхэд уурсан байхгүй. Тэгээ тэрнээс хойш би ханаад хүрэхээр хүн төрөх байсан. Барагтай юм танад төрөхгүй. Хүрлээ бол яг хөнгөн ингээд энэ танад цай маяга уусгээл нэг юм самсны ханд мандаа уусгээл тэгсгээл ганц нэг за жоохон хүндрэх юм бол энэ рүүгээ нэг өдөр л ундаа. Энд ч одоо дотор 10 хэдэн шигтэй таан штэ тий. Эннээсээ нэг 3-ыг
өглөө нэг өдөр нэг орой нэг уугаад тэгэл. Аа. Тэгэхээр уушиг цэвэрхэн байхаар хүний нөгөө эсэргүүцэх чадвар сайн байдсан байна гэж би сүүлдээ ойлгодог болчиход байгаа. Энэ бол нөгөө угаараа цэвэрлэгдсэн хүний кейс аа. Тийм болсон. Та тэгэхээр нөгөө урьдчилан сэргийл чадчих байгаа байхгүй. Бид нар санамсаргүй л яагаад нөгөө нэг ингээд гэр бүлэрээ нэг нь ханаа түрхээр ингээд эмдэг твтэл бид нар чинь ингээд асар их ажлаа алдаа тий мөнгөө алдаа тий цагаа алдаал нөгөө сурч хөдөлмөрлөх бүх юм алдаж байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн гол юм чи яг наач байна. Бид нар зүгээр амьдралдаа амархан аргаар ингээд урьдчилан сэргийлэл хамбал мэдээж бид нар өртөнө. Ханаа томоонд альва өвчнөд өртөнө. Тэгэл өртөхөд бид нар баг тий одоо юу гэх юм баг зардлаар хурдан идэх хэрэгтэй шүү дээ ер нь тий. Тэгэхээр бидний урьдчилан сэргийлт гэдэг чинь гол чухал байхгүй. Ер нь нөгөө нийгмийн эрүүл мэнд гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь ерөөсөө тэр чигтээ уламжлалт хангах. Уламжлалт хангах нь танд өвөл ямар хоол идэх чинь ямар цай уух чинь хэлээд өглөө яаж хувцлагыг чи хэлээд өглөө анхаарахыг хэлээд өгчлөө. Намар таныг одоо элэгдсэндээ анхаарах тийм үү. Ингээд туулгах ёстой гэж хэлээд өглөө. Өвөлдөө бэлтгэхийн одоо яс журмыг хэлээд өгч байгаа. За намар яах юм, 100 яах юм гэдээ бүгдийг хэлээд өгч байгаа гэдэг чинь бүр индивидуал байгаас тэ зөвхөн танд зориулж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь тэр чигтээ нийгмийн эрүүл мэнд байгаа байхгүй. Гайхалтай. Тэ? Тэг манай үг дээдс ч одоо ийм л мундаг хүмүүсийн үр сад шүү дээ. Одоо энийг л тоохгүй хит Европ юмруу сүжигчгүйгээд тэгээ баларч яахгүй юу аа. Тэгээс хослуулах хэрэгтэй л да. Одоо жишээ нь би хүүхдүүд хоолоо өвдөн. Хоолоо өвдөнгөт би яг ингээ хоолоо ингээ яг ингээ ангаагаал өрөвсөөл эн чинь ингээ идэлэл улаацсан байвал ялчгүй хүлхмэл авч хүлхүүлж байгаа юм л да. Тэгэн гутаа хоолойн цацлагаа цацаад нөгөө инээдээсээ өгөөд. Тэгээ би өстэй аптекаас авдаг ганцхан хүлхмэл л байна. Хүлхмэл өгөхөөр нөгөө ингээ өрөвслөн хавн харин нэг юм намдаад өвдөлтийн зовирн жахан буугаад ах шиг санагдаад байдаг байхгүй. Тэгж байгаа л нөгөө цацлагаа цацаал тангаа өгөөл цайгаа уулгаал гэл нэг 2 өдөр эднэрээ нэг сайхан арчилсан байхад тэгэлсэн бигээд цэцэрлэг сургуультаа гараал явчихна. Нөгөө эмнэлэг мэмлэг твтгийг одоо үзээгүй 4 жил болж байна. За бас тэгж байгаа тий. Одоо бардам хэлээ. Худлаарайг байна. Гэхдээ монголчуудын нэг алдаад байгаа юм байхгүй. Одоо ингээл 5 хоног сайхан антибиотикчлаа штэ. Тий. 6 дахь хоног дээрээс яах вэ та? Ядрах л байлгүй тий. Шууд нөгөө хичээлд нь явуулж байгаа байхгүй. Тэгэл нөгөө хүүхд чинь мэдээж тэр нөгөө регенерац буюу эд исэн нөхөн төлжөөг байгаа. Бүрэн одоо антибиотик ч юм бол ингээд хүлж байгаа шүү. Зүгээр энгийн одоо хүмүүст хэлэхээр бүдүүлгээр ярих юм бол одоо ингээд бөмбөг дэлбэлчилж байгаа л гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Эд исэн. Одоо бид нар чинь ингээд 87 тэрлион гэстэй байлаа гэж бодоход яг антибиотик хэрэглээ өрөвслийн ис байна уу, тэр эрүүл ис байна уу, манай тал байна уу, таны хамаагүй шүү дээ. Хамаагүй биштэй ашиггүйгийн бүгднгийн алаа авчааш байгаа байхгүй. Гэтэл Монгол юм яадаг вэ гэхээр одоо нөө та нарын манд өрөө норвдлоо гэдэг. Тэр чинь яадаг вэ гэсэн чинь нөгөө манай чимэд арагчаа гэдэг шинжлэх ухааны актив юм судалгаа хийсэн. Тэгсэн чинь манд өрөө яадаг вэ гэсэн чинь одоо танай тал манай тал хоёр ч сайхан ялгаад өгчин. Тэгэнгүүтэл чинь хүний бие ч өөрөө төгс ухаантай байхгүй. Тэгэнгүүтэл довтлохдоо өөрийнхөө тал руу довтлох байх юм шүү дээ. Айлын тал руу довтлоо нөгөө нэг вирустэй эсвэл гинтсэн тий эсвэл нөгөө хада хайлсан байсан тэр эс рүү очиж довтлоо тэрийг одоо цагаан сараа залгиж одоо таглааны урал явуулж байгаа гэсэн үг л дээ. Тэгээд устгаж байгаа гэсэн үг байхгүй. Тэгвэл аим ухаантай байгаа зү. Тэрийг одоо ялгаж өгнө. Аргагүй нэг байгалийн юм өөрөө тий мэдчин тий. Тэгэхээр хүмүүс одоо ингээд ханад хөрлөө шууд идэгчлээ гэж бодоод байхгүй. Тэр чинь ингээд регенерас буюу ингээд дахин нөхөн төлж хугацаа хэрэгтэй. Тэрэнд нь уламжлалт ангаах оны одоо энэ байгалийн галтай бүтээгдэхүүн чинь маш зөв нөгөө уг үндснээс нь тэрийг гаргаж ирж хэмжилж байгаа байхгүй. Тэгээд та ханад үрсэн ч гэсэн ингээд хөнгөө зүгээр болоод ирэх чинь тэр цаад уг нь суурн өөрийнхөө талыг алаагүй учраас суртан тэгрэдин тий. Манай талынхаа амьд байгаа учраас суртан тэгрэдин. Бид нар чинь хүн үзэл нөгөө нэг эмчилэн гэдэг чинь ер нь нөгөө юм тактик шүү дээ. Шатар тоглоод байгаа юм шиг тий. Нэг байлдаа хийгээд байгаа юм шиг тий. Йоо би Баатар гойтой нөгөө Солонгос элчингийн эхнэрийг очиж үзэхэд яг тэгэж бодсон шүү. Яг нэг юм тактик бодсоргоо би орчуулганд нь явцсан. Тэгэл бүр хоёулаа ингээл гарч ирэл бодоол. Тэгсэн чи тэгсэн бай тээ. Ингэсэн чи ингэсэн бай тээ гэж бид тэр чи бүр хамгийн баа. Тэгээ би тараа ичээд бүр байлданы тактик боловсруулаад байгаа юм шүү. Яг тийм байт юм л шүү. Бацраад. Нэрэлэг тактик байт юм л шүү. Одоо ч тэгээд хүүхдээ өсөж байгаа ээж үуч гэсэн яг тактикаар л үзэж шүү. Тактикаар үзэж байна. Харин тий. Тэрнээс муухарлаж
антибиотикоор зүтгэдэг одоо үе өнгөрцөн. Тэр нь бол зөв шүү дээ тий. Тэгээд ийм бас нэг ойлголт одоо ингээд та антибиотик хэрэглэх нь зөв шүү дээ мэдээж хорц үргэлжлүүлэх хэрэглэх. Гэтэл тэнд ингээд нөгөө манайхаар бол тийм халууны урхаг үлдчихдэг гэж ярьдаг байхгүй. За тэр нь бас үг. Бүрэн гүйцэд эдгээгүүл гэсэн үг нэг. Тэхийн тул тэр нөгөө нуугдсан халуун хөвчлө үүсчихдэг байхгүй уушиг. Тэрийг бол заавалчгүй нөгөө нуугдсан халууныг гаргаж ирэх тактик байна шүү дээ. Одоо та нэг нөхөд нуугдсан юм аа нэг юмар хуурж гаргаж ирнэ гэдэг үнэртүүлж хаал хах багт байдаг ч юм. Тэгээ гаргаж ирсэн хойно нь тэрийг чи одоо ингээд нам дарна үстэй. Одоо мэднээс нөгөө амтаа гаргаж ирж байгаа ч гэдэм үү те. Гих зэрэгээр тэр нуугдсан халууныг адилахын тулд эхлээд тэр нуугдсан бүрхүүлийг хуулах төлөвлөгөө зохионо гэсэн үг байна. Тэгээд дараа нь тэр халуун буюу үргэлжил гараад ирлээ шүү дээ. Тэгэхээр н сэрүүн чанартай имээр ч юм уу одоо заслаар ч юм уу те эмчилж тэр яг бүрэн идэгдэг байхгүй. Энэ тунгалаг 5-ын артлыг уншихаар нуугдсан халууны бүрхүүл үл хуурах зэрэгт хэрэглэн гэдэг. Одоо ингэ хэлчих би ойлгохгүй байхгүй. Сая чав тайлбарласан чи амар ойлгож шít. Энэний арт эн чи ийм учиртай. Тэр чи нөгөө нэг тактикаараа яаж боловсруулах вэ тэрийг чинь ингээ хэлээд байхгүй. Одоо та эмгэг дэвтэрд гарсан хүүхд бол ээжүүд бол ойлгох хэрэгтэй. Энэ бол бүрэн идгийг байгаа шүү гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй байна. Нэг ханайхан намсна гэдэг нь идэгцэн байна гэсэн үг бол биш. Тэгээд тэр дахиад тэнхрэх хугацаа хэрэгтэй. Тэнхрэх хугацаа болоог байхад дараагийн хүртэл авчиж байгаа байхгүй. Тийм байна. Яалчгүй антибиотик өгсөн дараа хүүхд бол амар ядардаг. Бүр нэг нурмаагаал, хоолноос гараал, мэран шуугтаал, бүр нэг юм болд нь штэ. Тэгтэл манайх одоо антибиотик хэрэглэхгүй удаж чинь. Яг за хизээч үлээдээ нэг хүүхдийн шүд өрөвсөд тэр үед бол антибиотик өгсөн баг. Тэгээд тэрнээс бусдаар бол антибиотик хэрэглэхгүй айгүй удаж чинь. Антибиотик уухгүй тангаар ингээд ханадын ингээд хөнгөн ер нь бол ингээд тан суйртай яваад байгаа хүүхэд заслахтай их хурдан болчиход байгаа шиг анзаардаг байгаа надад. Яг зөв. Гэхдээ антибиотик өгөхгүйгээр одоо сая чинээрээс би ойлголоо л да. Манай талыг алахгүй үлдээгээд байгаа учраас. Тэ. Танай талынхаа чи байлдааны бэлэн байдал байгаа. Тийм байна. Нөгөө хэд маань амьд сэрүүн тэнхээтэй байгаад байгаа учраас нөгөө хамт ингээд байлдахад бас ингээд оролцоод байгаа учраас нэг юм суур нэгтэй ажгүй. Тэгэд ханаад хүн л юм чин тэгэл авна штэ анги дээрээс ч сөрөгцөдүүдээр очиод тий. Одоо тэдний чи ямар гэртэ хавтагаад байлтай биш бол тодорхой. Хүртэн. Тэгэнгүүт хуржилээдгээ жоохон ханаачиж гэл би чи одоо нөгөө энэ гоё юмудаа тайлбарлуулах гал байл да чамаар чагсааж тавьж байгаа да. Тэгээ энэ дотроос миний дуртай ганц нэг тан алга энэ гурыгаа тайлбарлаж байгаа. За энэ нэг юм гурван ингээд тан багцалсан байдгийг манайхаа би тайлбарлуулах гэдэг эдрийг ингээд онгойлгоод байж гин. Дотор нь бол юм 3 там байгаа. Миний бол дотны найзууд. Тэгээд манай гэрт бол ингээд ер нь бол энэ тан чи өөр аюу хямдхан ядж хахад та нар ингээд дэлгүүр суучих юм бол одоо энэ сет нь хэд байгаа лээ? Миний ингээд үн. Би үнийн нам сандгүй. За энэ бол ингээд 6500. Дангаар нь бол 6500. Энэ ингээд 6500, энэ 6500. Тэгээ эдгэр чинь ингээд дотор 15 ширхтэй буюу өдрийн 3-аар уухад ингээд 5 хоног уун зэ. За манайх чинь 4 хүүхэдтэй. Тэгээ би манай охин дүү бас байгаа. Нөхөр бигээ 7 ам болохгүй. Тэнд нэг юм ингээл ингэхэд 7 ам уулын жоохон бэлэн. Тэгэнгүүт хэрвээ би одоо аптекаас юм аваад уух юм бол тэгэл 100 мянга бол зүгээр ингээ мааз ингээд нэг 3 хоногтой пар штт. Байхгүй. Амар тэр Европ юм чи өөрөө үнэтэй хичээлхүү тий. Манай одоо манай ингээд хүүхэд хоолоо өвдөхөд авдаг хоолойны хүлхмэл хамгийн үнэтэй штт. Хүлхмэл гэж та айлгуул. За яг хавд ингээл янз бүрийн нэг юм аптекад нэг юм хоолой ингээ өрөвссөн үед одоо би нэг юм фарангасепт ч юм уу нэг юм жоргоо өгдөг нэг юм хөнгөн хүлхмлүүд байна. Одоо нөгөө Хималайн энтрийн хөнгөн хүлхмлүүд штэ байдаг штэ. Тэгээ ураал гэж хэр шиг ингээ хүлхчихдэг. Тэд нар чинь нэг юм хавангийн бууруулаад нэг өвдөлтийг нь жоохон ингээ намдаагаад тахлаа би хүлхмэл авч өгдөг байхгүй. Тэдний үн эднээс маань үнэтэй штэ. Авахлаар хүлхмэл үнэтэй нэ. Хүлхмэл нь үнэтэй. Тан хямдхан баг. Өө нөгөө идгээдэг нь хямдхан заяа. Нөгөө шинж тэмдэг намдаадаг нь үнэтэй байгаад байгаа байхгүй. Тэгээ яг за яалч хүүхдээ зовоож хороо гэл. Би бол гүр ичэн штэ өөр төр бол тий. Хүүхдээ зовоож хороо гэдээ аваад өгч. Эдгэр чи ингээд одоо ингээд танаа дэлгүүр очиод авахаар 6500 ичдэг байхгүй. Юу гэсэн ч үгүй. Манай шиг олон амбултай айлд бол би энийг ингээд танахаар очиод ингээд торлохороо
торлохоор дэлгүүр орж байгаа байж. Та ч тар тараар нав тий. Тар тараар нь аав штэ. Тэгэл нөгөө хэдэн цайгаа аавна. Тэг гэрт одоо энэ 4 амбултай айлд бол энэ тунгалаг 5 мав бол одоо нэг дор нэг 3 4. Энд 10 бол 3 4, сороол нэг 3 4 ингэ байж ах хэрэгтэй байхгүй юу? Тэгэл нэг 2-оос доош орохоор сандраалаа хэл дэлгүүр орохоор танахаар орохоор тарлал аваад та ч бүр нөөцтэй үл сандарсан. Үгүй олон амбул чинь нэг хүүхэд ганцаараа өнөөдөр нэг хүүхэд цор ээжсэн бол маргааш 2 болсон байдаг байхгүй юу? Нөгөөдөр 3 болсон байдаг байхгүй юу? Хоног алдах юм бол чинь хэрэглэмээр юм. Хоног алдах юм бол олоолаа уухалчаад байдаг байхгүй юу? Тийм болохоор нөөц гэрт байхгүй бол ер нь хоёр бол дандаа төгөлөг дуусчихсан. Би тэгээ бүр нөө загсч нэмэр болохгүй гэчээр тэгээ өөрөө хаосарчаад надаа тийм аваад ирээ гэл тэгээ хэлээ сууж үзсэн. Нөөцтэй л хэрэгтэй. Би бол жоо айцтай. Тэгэл яг арга хэмжээг нь дор нь авчвал эдгээр чинь айгу баг уугдана, хүүхдээч баг зовоно. Юм нь хүндрэг байгаа дэр тий. Тийм болохоор тэгэл. За энэ гурваа яриа. Вакцыг болохоор яг ковид үед гаргасан. Ковид үед нэг 3 янзын вакц гаргаж ирсэн. Тэгээ хамгийн тохиромжтой яг айл гэрт яг таны хэлдгээр нөөцтэй байж явах хэрэгтэй энэ 3 танга нэг багц олгосон. Тэгээд энэ сорол дөрөв гэдгийг баг одоо баг мэдгүй хүн байхгүй хаа тий. Айгуу сайн юм тийм. Энэ гол найрлагын цагаан сорол, чихэр өвс тэгээд мэхээр ордог. Тэгээд та гавч нөө за чихэр өвс хүмүүсгээр та мэдж байгаа штэ. Бидний хүүхэд байхад аналог талдаг мардаг гэж та мэдж байгаа штэ. Тэгээд мэхээр яхаад орд юм гэж та бодож байна уу? Мэхээр нь юуг нь мэдэхгүй юм чи юунд gaах үү? Хүүхэд туулахад өгдөг штэ. Тийм үү? Ачаам цай байх юм. Тэр мэдгүй нүү та. Нөгөө мэхэрдээ тос мос гээд нэг гоё өнгө оруулсан. Тий. Тэр чинь энд орж байгаа байхгүй. Тэг яагаад орж байгаа юм гэсэн чи одоо ингээд орчин үеийн гэмчилгээ чинь антибиотик хэрэглэж байгаа гоё заавалж ашигтай бактери уу. Тийм цуг уулгадаг шүү дээ. Зүгэлж шүү дээ. Тийм Монгол ашигтай бактери энд орсон байгаа. Тэр мэхэр нь юм уу? Мэхэр нь. Одоо ялангуяа нөгөө вирусын гаралтай томууд төс төвчний үед чинь хоруу чанар гидсний нөгөө орчныг өөрчлөөд гүйлгээ цоолголж үүсгэждэг байхгүй. Тэр бүтэл уламж дангаа ухаанд болохоор уушиг гидс хоёр холбоотой. Уушиг олгоо хоёр холбоотой. Уушигийн нэмжлэхийн тулд заавалчгүй одоо олгоо гидсэд нэмэгдэг. Тэгээ найрлагууд нь хүртэл яг тийм. Тэгвэл таны уушигийн нэмжлэхийн тулд аль хэдийн мэхээр ич аль хэдийн хөгцөн. Тэгэхээр таны ашигтай бактери чи нэг цуг орцсон, хамт орцсон байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг ууж байгаа үед хүүхэд гүйлэх нь бас багасна. Одоо энэ сороолыг бол хүүхдүүдэд баг хүүхдүүдэд их зөөлхөн юм багтай. Ер нь бол 6 сартаагаас дээш бүх хүүхдүүдийг хэлж байгаа. А би бол өөрийнхөө хүүхдэд 2 сартай байсан ч гэсэн нөгөө би зэрэг би бол өгчдөг л дөө. Тийм нөгөө хоруу чанар маш бага. Тийм тэгээд 6 сартай ер нь хүүхдүүд хэрэглэхдээ ер нь сүү юм хямд өгөх юм бол нөгөө чихэр өвсөн сүүний молекултай нийтлээд уушгийг цэвэрлэх цэр хохлох үйлдэл маш сайн нэгддэг. Орой морой өгж болохгүй гэж байх уу? Байхгүй. Өдрийн 3 ямар ч ханиалгад өгж болно. Цэрэггүй ерөөс айлч өгдөг. Бид нар бол нөгөө нэг хүүхдүүдийн уудаг нэг юу гэдэг штэ. Ингээ бариад. Тий хоёр ингээ бариад ингээ дуучдаг. Тийм. Тэнд нь хийгдэг чтэй. Тэгээл нөгөө чинь дуртай үедээ угаал дургуй үедээ орхиол ингээл яв. Тан дотроо юм өнгөтэй байгаа манайхаа. Би чи одоо би чи намайг ажиллах юм шүү. Би амар мэддэг юм шүү. Тийм шүү. Энэ болохоор ингээд нөгөө хуурай гарна буюу чанж буцлахгүйгээр уучж болдог тангууд нь ийм бор хайрцагтай байгаа. Энэ ногоо нь болохоор одоо чанж буцалгаж уудаг тангууд, хандалж уудаг тангууд баггүй. Энийг бол халтган дээр ингээд бидрийг жоохон бахад энэ нутгалж өгдөг байсан да. Халтган дээр тэгэл тавиал жоохон бүлээ усаар ингэж байгаа тэгэл ингэчдэг. Эднэр бол шууд ууж болдог. Энэ бол сүүтэй буцалгана. Би бол сүүтэй голтуу буцалгаад өгчдөг сороолыг. Дангаар нь буцалгахаар бас тэгэл танал юм чинь нөгөө жоохон амтан нэг тийм таатай биш. Сүүтэй буцалгачаар хүүхдүүд айгуу сайн уучдаг. Тэгээд нөгөө их зөөлөн учраас баг хүүхдэд одоо нэг яг чиний байдгаар 2 сартай, 6 сартай ой хүртэлх хүүхдүүдэд бол 6 ингээд өгөөд хахад айгуу ихтэйхэн зөөлөн чанарын там байдаг. Энэ бол ханаад өрөхөд бол одоо манай хүүхдүүдийн гол авардаг зэвсэг. Та бас нөгөө нэг яг ялгаж хэлсэн дээр юм дээ. Бид нар ч нөгөө нэг тэрийг анзаардаг болохоор. Уг нь та нар анзаараад ингэж хавлцсан юм шүү аа. Тийм уг нь нөгөө хүмүүст ойлгомжтой болов гэж ингэж өнгийн ялгаа гарсан. Гэтэ нөгөө би яг нөгөө мэдж байгаа юм шиг л яриа явчлаа л да. Тэгэхээр ийм ногоон өнгүүдийн бол заавалчгүй чанана. Энэ тан гэдэг талах юм гэдэг нь одоо хүмүүс талах гэхээр талахаар төсөөлөд идэг байхгүй. Намайг бүр оюутан байхад манай нэг багш хангаахын ангинд орж ирсэн байл да. Талах юм гэж ямар юм хэлэх вэ гэсэн чинь нөгөөдгөө мэдээж боломжтой юм уншааг байна шүү.
чи юм дөрвөлжин бор гэх. Нэг борморхоо юм bijтэй. Нөгөө Бородино гэж талах шиг юм ярьцаа байхгүй. Яагаад талах гэж нэрсэн вэ гэхээр нөгөө маш нарийн нунтаг гэсэн үг байхгүй. Одоо эн чин тан гэдэг нь арай юм бүдүүлэг ширхэгтэй гэсэн үг байхгүй. Ширхгийнх нь өөр өөр ялгаатай гэсэн. Бүр ингээд нарийн болоод ирэхээр маш олон цаг нөгөөдгий чи ингээд талах болгоод талахтна гэж ярьдэн штэ тэ нөгөө уур нүдээр дээр үеэр бол уур нүдээр хийж байгаа шүү дээ. Одоо бол үйлдвэрлэлийн аргаар хийж. Тэрийг маш нарийн болгож байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ нэг оюунгаа нэг судалгаа хийсэн байсан шүү дээ. Нэг Жон Шор тэгсэн чинь ингээд талхалгцсан одоо Жон 6, Жон шидргийн юмнууд нь болохоор бүр ингээд нарийн нунтаг нь наана төвшөнд байна гинэ. Тэнгүүтлээ шууд гидсний ханаар орон гутлаа хурдан шимэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр талах гэдэг нь яаж яах вэ гэхээр маш нарийн ширхэгтэй учраас хурдан шингэнэ гэсэн. Хурдан хөрх газраа хурдан очино. Яг зөв. Тэр. Энэ болохоор шингэнээр дамжиж очино тий. Би ч бас нэг юм аа. Одоо энэ нөгөө нэг даруй тав гэдэг чинь нөгөө дармон гэдэг Монсийнхан үйлдвэрлээд байгаа штэ дармон гэдэг юм таблет болгоцсон, уугаад болгоцсон. Тэр чинь яг энэ найрлага байхгүй. Тэгээд дарвуу гэдэг нь төвд нэрээд Монгол нэрээр нь болохоор чацарган 5 тий. Дотроо чацарган. Урд нь тэгэж тавлагддаг байсан тий. Чацарган 5 гэдэг. Чацарган 5 гэдэг. Энэ чацарган тэгээд чихэр ус бас орж байгаа үзэм ордог гэсэн. Яг үзэм ордог болохоор бас гоё таатай амттай. Тий. Чацарган 5-ыг бол яг хэрэглэхдээ бол мэдээж нөгөө цэртэй танид нь байдаг. За өстой жинхэнэ нөгөө 4-өөс хойш нэг уухгүй. Тий. Би бол одоо яг хүүхдүүдэд тан өгөхдөө өглөө яг даруй таваа өгвөл. Гэхдээ хичээл нь өглөө ордог хүүхдүүдэд бас нэг хүүхдүүтэй биш. Инг дээр очиж анилгаад унна гэж бодоод. Хичээлээс ирэхээр нь өдөр өгөөд орой өгөхгүйгээр та нөгөө юу яадгүй бүр хүндэрсэн зүгийн балтай татлага энэ төр хийдгүү хүндрүүлж үзээгүй юм их. Энэ өдөр хүндрүүлж үзээгүй яа. Хэрвээ нөгөө зүгийн балтай татлага хийдэг штэ юм бол ээжүүд энэ төр гэртээ хийдэг штэ. Гэхдээ даруй таваасаа нэг юм уу хоёрыг ураад зүгийн баландаа зуураад тэгж байгаа зүгийн балтай ингээд татлах юм бол үйлдэл нь бүр сайн. Хөвчтэй болгож өгнө тий. Энэ бол ялцчихгүй амар гоё тип хийж. Харин тийм байна. Би сая бүр сайн байна. Аюу олон тип авлаа штэ. Энэ бол яг нөгөө цэртэй ханаа. Цэр нэг юм цэр ингээд нэг цаанаас сонсогдоод байдаг тий. Ингээд цэрч ингээд нэг хуржгнээ тэгээд нэг хохорч чадахгүй байгаа үед. Тэгээ энийг уурлахаар бол мэдээж ханаа штэ цэр хохорж байгаа юм чинь. Тэгэхээр нөгөө ханаагаа дахаар ханаадыг идэхгүй байх ч юм уу. Эсвэл одоо игтчлээ ч юм уу. Тэгэж бодохгүйгээр л өгөөд байх хэрэгтэй. Цэрээ сайхан хохлоод тэгээд хүүхдтэй цэрээ хаяхыг зааж өгчвөл бүр ихтэй ханаад нь хурдан идэх чинь. Одоо манай баг хамгийн арга гарч нөгөө дернаж массаж гэж яддаг шүү дээ. Бид нэр ингээд уушиг пикчрүүдээр ингээд зөвгдөг шүү дээ. Тэрэн шиг бас зүгийн балтай татлах ч гэсэн яг л уушигны пикчрүүдэд үйлчлээд байгаа. Тэгэхээр нөгөө цэрийг гадагшлуулахад бид нэр туслах хэрэгтэй. Тийм. Одоо нөгөө баг зэрэг уруу харуулдаг ч юм уу тий. Тэр нөгөө замын нээж өгөх хэрэгтэй гэсэн. Тэгээд бүр ингээд нөгөө одоо манай баг ч надад дөрөвтэй шүү дээ. Цаадах чинь нөгөө цэрээ хайж чаддгүй бах та. Одоо бол мэддэг болоо цэрээ ингээ хайждаг болчиход байгаа. Цэрээ хайж чаддгүй бахт нь ингээд хоолон дээр нь ингээл аваарал юм ярахт нь энэ ч ингээл тэгэлдэд байдаг байх үед нь жоохон ингээд нөгөө мата халбаг нэгш мишээр ингээ жоохон ингээ бүүлж өчтдөг байсан. Тэгэхээр тийм үү. Арай зэмлээ. Тэгэхээр баахан цэр гарч ирэл тэгэл цэлмжиж байгаа юм чиг сонсохоор цэлмэг хоолой цэлмэг тий. Тэрнийхээ өмнө жоохон даруй таваа өгч цэлмэг жоохон наашин татаж гаргаж шингэлж байгаа. Зэглэг юм шүү. Тэгээд урдаад харин тэр чин амархаг урдах юм бол нөгөө буруу уушиг руугаа хийчих юм бол хатгаа болчихно. Эсвэл хоолой нүгдчихнэ. Энэ асуудал байгаа учраас тэрнээс нь хайрлаад бүүлжүүлж байгаа шүү дээ. Том ухаар хэлчихнэ ээж чамаа хайрлаа бүүлжүүлсэн ба. Тэгээд одоо тэгхгүй гэдэг одоо яах вэ тий. Тэгэхдээ мэдээж ингээд хүүхдийн амыг гэмтэхгүй угаасаа бид нар үлчихсэн өөртөө хоёр хуруугаа амруугаа ингээд жоохон хийхэд л бүүлждэг шүү дээ том хүн хүртэл. Тэгэхээр нэг зөвлөхөн мэдрэмжтэй байна те. Яг одоо гарах болсон байх шүү. Тэр сонсон ч дээ. Тэгээ одоо бодоод байгаа нөгөө нэг жор мэдглээ бас жовлон үдсэн чагунц гэж би ер нь чагунц руугаа нэлээд өгч яваа юм шиг байна. За энэ бол одоо таны тип бас миний тип хоёр шал ондоо юм байна. Бас сонин орж ирж байна уу? Ингээд нийлүүлвэл бас янз янзын дундаас нь гоё юм гарах гэдэг. За тунгалаг таваа. Тунгалаг тав бол маш нөгөө нэг юутэй. Маш олон төрлөөр хэрэгжил тунгалаг тав бол. Энэ нөгөө бидний одоо нөгөө тунгалаг цэврийн боловсролт буюу өнөөдөр та идэж уусан юм чинь маргааш таныг харагдуулж байгаа юм байна. Ямар харагдуулах вэ гэдэг чинь таны идэж ууж байгаанаас хамааралтай. Тэгэхээр энэ чинь бид нарыг нөгөө бүр нано төвшөнд болон микро төвшөнд макро төвшөнд бодисын солилцоо байхгүй.
Тэгэхээр энэ тунгалаг тав гэдэг бол ерөөсөө хүний тэр идэж ууж байгаа бүх бодисын солилцоог зөв голдролд оруулдаг юм юм да. Тэгээ одоо ингээ уламжлалтын байхаар та намайг ингээ хүмүүс ойлгодог байхгүй юу? Одоо ингээл идэж уусан юм чи өнөөдөр эдэний тунгалаг болоод эдэний тунгалаг, цусны тунгалаг энэ төр гэл ингээд 7 тамир явдаг байхгүй юу? Цус, тэгээд мах, өөх, тэгээд чүмэг, дусал, хамгийн сүлд нь өнгөжин гэдэг одоо таны царай, зүс, цог, жавхаагч харуулдаг юм байна. Тэгэхээр тэд нэр бүгд шатандаа 7 шатандаа яг зөв явж иж та хариул байна гэсэн. Тэгэхээр энэ тунгалаг тав гэдэг бол яг тэр 7 шатлыг бүгдийг одоо зөв голдролд оруулна л гэсэн. Ингээд нэг юм дээр доороо баланс нэгдсэн байгаа юмыг сайхан ингээд жигдэнд нь ингээд хийж өгнө шүү дээ тий. Хамгийн энгийн үгээр жоохон муугаад тайлбарлаж байна. Би харин би бол ингээд байхгүй тунгалаг тавыг хүүхдүүдийн гид сүвтгөр өгчдөг байхгүй юу? Манай хэд одоо ингээд гид сүвтгөр. Гидс нь хямран штэ тий ингээд нэг юм цэцэг бацаг туудах ч юм уу. Тийм үед энийг өгдөг байхгүй юу? Тэгээд яагаад энэ багцад оруулсан бэ? Харин би энэ багцад яагаад орсон байгаа л гэж асуух гэдэг орсон юм. Нөгөө л нэг яриадсан нөхөн дүлжилтийг сайжруулах. Одоо та мэдээж нөгөө өртлөө ханаа төрлөө тэнцээ эсүүд гимтлээ бид нар чинь богино хугацаа нөхөн дүлжигдэх хэрэгтэй байна. Тэгэхээр чи мэдээж нөгөө бүх 7 тамир маань бодисын солилцоо маань яг хэвээ явж иж очиж штт. Тэгэхээр чин замын засч өгөхгүй бол 1000 гоё юм хэрэглээд очихгүй штт. Та алт уусан ч гэсэн яг зөв замаар л очисон чинь нөгөө алдсан юм болно штт. Тэгэхээр чин энийг болохоор энэ бас өөрөө гоё амттай сэмбрүү гэдэг анар гэдэг юм амтны гоё. Тийм учраас нөгөө хоолнд нь хийгдэж байгаа. Хүүхдүүд нэг яахгүй учтгийг. Одоо энэ даруу тав энэ хоёрыг чинь зүгээр ингээ халдган дээр ингээл хутгаж байгаа л. Одоо манайхан бол тэрөөсөө энэ байтугай банжи 15-ыг асуудалгүй уучна. Банжи 15-аас чи амар гашуун. Энэ хоёр чинь тэрний дэргэн зүгээр тоглоом байхгүй яа. Зүгээр би бол тунгалаг тавыг яадаг зүгээр хоолндоо ичдэг. Шүлэндөө эсвэл баг мэддэгдэг юм уу? Мэддэгдэг юм уу? Жохон гин штэ. Одоо их хоолнд бол нэг ингээд том мөнгө хийж штэ. Тэгээд нэг аягсан шүү дээ. Одоо жохон ингээл тэнгуул нөгөөд чи юу гэж бодвол амтлагч гэх болцдог. Тэгэл өгчдөг. Хөөш тэгвэл эн чинь одоо жоохон тэгээд асуудалтай байгаа. Хоолны шингэц жоохон эвгүй байгаа. Энэ үдэ ч гэсэн уучих юм шүү. Одоо эрүүл болоод урт наслын гэвэл та бас ууж болно. Бүх л одоо эрүүл хүн ч наадах гэж ууж болно. Би энэ нөгөө ингээд тангуудын арталт ингээд заавар байгаа юм манайхаа. Энэ ингээд дандаа юм уламжлалт монгол хэлээр бичигдсэн. Тэгээ би ингээд өөрийнхоороо тайлж ойлгох гэж аяг бясалгадаг байхгүй яа. Одоо жишээ нь энэ юун дээр байгаа штэ. Энэний арталтаа би танаас уншиж өгье. Ходоодны галын илч буурсан, тунгалаг ис шингэсэн, бадган салсаар судлалын сүв хаагдсан, дуршил хаагдсан, нуугдсан халууны бүрхүүл үл хуурах зэрэгт хэрэглэнэ. Та нар юу ойлгосон? Юм ойлгодгүй яа. Би энэ чэнэс хоёрхан л үг ойлгож байгаа. Ходоодны галын илч буурсан. Турах гээд бахан хүүтөө суугаад ходоодны галгүй болоод хоол шингэц муудангууд энийг уух хэрэгтэй байна. Эндээс ганцхан ийм ойлгож байгаа заяа. Юу лээ? Дуршил хаагдсан. Хоолнд дургүй болчихдог. Ер нь бол бидний хүүхдүүдэд хэрэгэлдэг кейс нь тэр ахгүй юу? Жохон гиз хүзэн өгдөө, цэцэг туугаад бас нэгэд хоол мал хэтрүүлж идэл цаадуулчин тэгэл заавар нь штэ. Тэр үед ингээ хоолны дуршилгүй болцсон. Эсвэл цэцэг мэцэг туугаад байгаа үед би энэ тунгалаг таваа өгчдөг байхгүй юу? Тэгээд хэдэн удаа өгөх юм? Тэгэл ер нь нэг ингээ тан үгүй гэвэл өдрийн 3-аар өгдөө. Өглөө өдөр орой өдөр 3-аар өгөх. Тэгэхээр илт нэг өдөр юм уу 2 өдөр уугаад илт сайжирдаг байхгүй юу? Тэр тэгэл ер нь зогсоочдөг тийм ээ. Нэг удаан цаадуулчин ч гэсэн нэг удаан уухгүй шүү дээ. Надаар ойлгож ил өнөө гэхээс чинь нэг аваа чихэр шиг эндээ тэнч гэж яахгүй. Болж үл өнччихгүй л үнзээд шүү дээ. Тэгээ би нэг 2 хоног бол яг ан маань өгвөл за жоохон дахиад өгөх шаардлагатай бол 3 дахь өдөр өгвөл. Өөрөөсөө бас ходоодны хоол шингэсэн мэтнээр бас уучмаар юм байна. Энэ дээр бас нэг банжи 15 гэдэг нэг там байгаа тий. Банжи 15 тэр хүчтэй юм шиг үлээ. Тий. Тэд нар чинь яг хоолойны халууныг алгадаг юм байна. Одоо бүүсэн булчирхаа өрөвсөл боллоо шүү дээ. Одоо ингээд өрөвсөл дарддаг юм шиг байгаа юм тий. Хавдлаа тий ингээ хавганлаа юм зайлахад хөндөр боллоо тий сөөлөө та тэгэл бид нар бол акцийг мэдж байгаа шүү дээ. Тэгээ банжаанууд болохоор тэр нөгөө хавнгийн буулгана. Тэгээ дээрсэн тэр өрөвслийг намдаадаг. Харин өрөвсөл дарддаг юм шиг байна. Халуурж байгаа үед банжи 15 өгчгөр халуурхан болчихдог. Би тэгээд халууны им өхөө ер нь болчиход байгаа шүү дээ. Яг нөгөө уламжилт даргаараа нөгөө нэмгэн арсны хэсгүүдийг хүүтэй алчураар ингээл арчаал банжи 15 өгөөл тэгэл тухан дээр нь юм уу тавиал
Хүүтэй алчур тавиал жоохон өрөөний температур хит нөгөө бигнэхгүйгээр хүнжлийг нь жоохон ингээд нэмгэн болгоол те. Юу ч нөмөрхгүй байхаар бэрээд ингээд дагжаад идэм билээ. Нэмгэн хүнжил тавьж өгөөл. Тэгээд нөгөө нэмгэн арьстай хэсгүүдийг нь хөлт усаар сайхан ингээд арчаал. Тэгэл банжаага өгөөл жоохон үдэ шатал буучдаг байхгүй. Тэнгуут энэ банжи өвсөл дараад байна да. Бид нар бол Лабораторид өвсөлтийг хүүхдүүд дээрээ өөрсдөө нөгөө хэрэглэхдээ бол хизээч нөгөө нэг юмнуудыг нэг нэгээр нь хэрэглэдэггүй. Одоо жишээлбэл би микслэхөө. жоохон миксэлж хэрэглэдэг. Гэтэ энийг жоохон энгийн одоо анх хэрэгж байгаа хүмүүсүүд төр хэрэглээд хэрэггүй. Хэцүү харин Яа тэгэхээр тэрийг тохируулж чаддаг. Бидэд бол өөрсдөө ингээд микслээд ер нь бол нэг 2-ын онтор хамтаад банжааруудаа биш 6-таа хамт уучдаг. Эсвэл илүү их нөгөө нэг яг өвсөл их байна гэж бодох юм уу. Хоолойны гүс өмлчирхаа халууныг 8 ядалдаг чунг эс гэдэг юм. Арайч хөвчтэй гэсэн. Тэрнтэй нэг банжааруудаа хамт уучдаг. Эсвэл жоохон ингээ халуурах гад би арзаагаад ингээ нэг жирс гэдэг шүү дээ. Тэнд норвдлоогоо чанаад банжааруудаагаар даруулах юм. Энэ уламжлалмаа ухаан чинь яг тухайн хүн яг ямар байгаа халуун ямар харж агаад зөриүүлээд ингээд яаж ч хэрэглэж болдог байхгүй. Цуг уух тухай ерөөсө бодож үзэж байгаа юм байна. Одоо ерөөсө сурна. За банжаа 15-6-тай. Яг энчээрээ зөвлөлүүлсэн дээ шүү юм. Би дангаар нь бол аюулсаа хэрэглээд байгаа. Гэтэ тэр одоо ингээл одоогийн байдлаар бизнес хийгээл явж хахад чинь ард 4 хүүхэд тэгэл өвдөх юм бол би хаавар нь юм амжуулах тий. Гэтэл яг нөгөө ингээд үргэл азтай л гэж бодоод байгаа. Яг эднэрийг ингээ ойлгоод энэний хүүхдтэй айл болохоор хор хөнөөл багтаагаар тэгтээ өөрийнхөө цаг хугацааг их алдахгүйгээр эвтэйхэн тохируулаад ангаад чадаад байна гэж өөрийгөө үзээд байгаа байхгүй юу. Тэнгуут энэ миний одоо нөөцөд бол ерөөсөө эднэр л байна манайхаа. За тэгээд төгсгөлт нь энэ дотор нэг юм үлдчихлээ. Миний хайртай юм үлдчихлээ. За одоо энийг нэг ярьж өгөөд тэгээ хоёлоо өнөөдрийнхөө подкастыг дуусгая. Энд нэг юу үлдчих. Үүе. Энэ сүүлд гарсан. Авсан шүү дээ. Очоод торлохтой шинэ хай. Үе энэ миний хараагүй хайрцаг байна. Энэ юу гараад ирвэ? Тэгээ авсан. Тэгэл авсан. Энэ нэг гоё. Хүүхдүүд нөгөө давсаар амаа зайлахад айгу дургу байгаад идэв штэ. Тэгсэн чинь энэ нөгөө амт оруулсан билээ штэ тий. Энийх гоё амттай юмар ингээд амаа зайлахлаар чинь нөгөө одоо жишээ нь ханаагаад цэр их гарчхаар мэдээж амны хүндэд тэр цэрний чинь ингээд юм үлдчихэж байгаа штэ. Ханаас нь чарсан тий. Тэгэнгუთ буцаагаал ингээд юм идэж уухлаар нөгөө амны хүндэд чинь асуудалтай учраас дахиад нөгөө одоо яг гарч исэн бохроо буцаага залгиж байгаад л адилхан л байгаа байхгүй тий. Тэгэхээр яг энэ ханиадны үед энэ хоолой ам зайлахыг бол заавал хийлэгдэг. Бусад үед бол манай хэд санахаараа өөртөө зайлдаг. Өөртөө зайлж дээ тий. Санаа зайлнаа бас яг тэгээд яг зайлуулах нөхцөлийг нь хэлж өгөх хэрэгтэй. Энийгээр амаа зайлаад байвал шүдэн гоё болно. Энийгээр амаа зайлаад байвал царай нь хөөрхөн болно гэх нэг тиймэрхүү жоох. Зөв. Тэгэнгუთ нөгөө хэд чинь би амаа зайлна гэдэг энийгээр чи амаа зайлнаа. Энийний давс нь ямар давс орсон бэ гэх юм. Нөгөө жамс манайх юу байгаа ш нөгөө увсын маань шүдэн уул гэдэг шүү байгаа ш. Тий. Яг цэвэр давс гаддаг. Тий. Тэгээ бид нар нөгөө энийг цэвэршүүлэх гэж айгу их цаг алдсан юм да. Тийм үү. За тий. Яг тэгэхээр нөгөө давснууд чинь өөрөө асар их юутэй гэм юм. Бохирдолтой гэх юм уу. Одоо нүдэнд бол харагдахгүй. Яг ингээд нөгөө усанд уусгаад ирэхээр шорооны мундаг жогштой юм. Яг байгалийн юм болохоор чинь тийм. Тэрнээс нь ингээд цэвэршүүлэх гэж айгүй их цаг хугацаа их шаарддаг. Тэгээ яг нөгөө усан дуусахаар чинь гараад ирж байгаа юм. Тэгээ бид нэр дахин давтан ингээд уусгаж хатаад мутгаж жоохон цаг алдсан. Тэгээ амт нь бол гоё юм тий. Амт бол гоё. Тэгээ хоёр төрлийн амт байгаа. Харин тийм билээ. Тоорын болон гааны. Тэгээ энэ дотор ингээд хоёлаа ингээд микслээ хойлоод орсон байт юм билээ шүү дээ тий. Өнгө гааных нь бол надад бол таалагддаг байгаа. Амар гоё ингээд тоор нь хүүхдэд таалагддаг. Амт нь гоё нөгөө ам яг ингээд цэвэрлэгдээд нэг бүх зэвсний дараа нэг гоё гоё болдог харин тийм. Тэгээд нөгөө сая одоо жишээ нь хаалууны баяраар хүүхдүүд яг чихэр эдсийн дараа амын зайлуулаад унтуулчихж байгаа байхгүй юу? Чихрийн хүчлэг чинь давсны хүчил нь дарж байгаа бах гэж итгээд зайлуулж байгаа шүү дээ. Юун дээр болохоор судалгаагаар болохоор тэгжсэн үлээ. Яагаад нөгөө нэг соодын уус мал юм уу те эсвэл нэг лимоны уус юм уу эсвэл сармис эсвэл цагаан гааныгаа зайлуулаад байгаа юм. Нөгөө вирус чи яг таны хийснээр нөгөө хоолон дээр ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө угаах маягаар тэрийг цэвэрлж гин гинэ. Орчны нөөцлөх маягаар одоо цэвэрлж байгаа гэсэн үг. Чагт ч бас мэдсэн байх шүү. Тэрийг бол судалгаа байна уу шүү. Зүгээр л таамаглаа тий.
Цэртэй ханаад майд Тэгэхээр нөгөөд нөгөө бол. нэг яагаад эрүүл мэндийн яамнаас болон одоо нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч урьдчилан сэргийлгээр хоолоогоо зайл тэгэл Тийм. ус мөлийн концентрац гаргаж өгдөг Тийм, шүү тийм, дээ. тийм, Тэр чинь бүр яг тийм учиртай судалгаатай. За энэ бол одоо миний одоо өвлийн би бол ялангуяа өвлийн үйлрэлд бол энэний фэн болдог. Энэ юм халгаатай уламж Найрлагатай. сайхан байна уу? Бүх бүтээтгүүнийг мэддэг хүнтэй ярьсан чинь Тийм. гоё юм уу? Шууд нөгөө Өөрөө юм ярихгүй. хэлээд дуусаад байгаа юм шиг шүү дээ. Би баг одоо битэрсээ ингээ подкастынхаа сетапыг хийхдээ би нэг юм ярихгүй юм аа. Сэлийн ярина. Сэлийн рүү микрофон сайн өгөөрэй мөгөр гэсэн баг би л ганцаараа ярьж байгаа юм. Би чинь танаас ороод шүү дээ. Яаж хэрэг. Үгүй тийм үү гэдэг. Чи баг хөтлөгч юм шүү. Нэг тиймэрхүү л явчлаа. За энэ бол одоо шидтэй байгаа. За сэлийн маань хэлтэй. Юу байгаа вэ энэ дотор? Энэ луга халгаагаар голчилсан 7 ургамлын найрлагатай. Тэгээд явагцар буюу бас давстай. Дээрсэн. Тэгээ яагаад энийг хийх болсон бэ гэхээр нөгөө уламж сангаах ухаан ч юм бол хүний амин бөөрөндөө гэж яддаг байхгүй. Амин бөөрөндөө. За тэгээд нутгийн амин чулуунда гэдэг үг сонсч байсан тийм. Нутгийн амин чулуунда гэж сонсч байсан. Тэгэхээр чи хүний амин бөөрөндөө гэдэг байхгүй. Удаа. Бөөрийг хэдий сайхан тэтгэн, бөөрийгөө хэдий сайхан одоо нөгөө бөөцөөлн тэр чигээр урт наслдаг байхгүй. Одоо нөгөө нэг улам санаад хоорондоо урт наслах нууц энэ тэргээ бас байна. Тэгээ тэрэнд чи ерөөсө дандаа бөөрийн тамирыг дэмждэг юм гэдэг. Тэгээ бөөрийн тамираа яагаад алдаад амархан алдаад бүгдээрээ залуучууд нь ингээл эмэгтэйчүүд нь стид болоод тий эрэгтэйчүүд нь одоо 37 гараал одоо бэлгийн сулрал бол яагаад тэгээд байгаа гэсэн чинь гуталтай холбоотой юм бэл. За Дандаа нөгөө залуучууд чинь пүүз өмсөн, чиг татна. Тэгээд сүүлдээ охтууд маань нөгөө нэг гоё юу өмсөн. Юу гэвэл нэг шагаан гараад идэг утсан. Чэчиг тий. Тий. Чэчиг өмсөн. Тэгээд дээгүүр нь юм охтор богино төрөжээс өмсөж байгаа байхгүй. Тэнгүүтэл яг энэ бөөрийн судал маань яг шагааны артлаар явж байгаа байхгүй. Дотор шагааны бөөрийн судал. Тэнгүүтэл тэр бөөрийн судалж яаж юм гэхээр хүүтэнд агшиж байгаа. Судас хүүтэнд агшдаг шүү дээ. Агшиж байгаа. Тэгвэл доорсоо чигтэй яваад хүүтэн хөлийн уул дээр байгаа асар олон кафтер суудснууд агшиж байгаа байхгүй. Нөгөөдг нь бөөрн бол судсан агшиж ирээл. За тэгээд дээрс нь нөгөө чихэр чихлааттай тос өөхтэй хоолоо идэл. Тэгэл 20-30 жилийн дараа бөөнөрөө даралт эксдэг 40 гараал бүгдээрээ даралтны юм уудаг. Даралтны юм эрүүл мэндийн яамны хүмүүстээ юмэр очиж авдаг болчихдог байхгүй. Нийтээрээ. Тэгэхээр бид нар ерөөсөө урт наслын эрүүл бай гэвэл ерөөсөө бөөрөлд итгэх. Ястаа. Эний чи ийм гүн утга агуулгатай гэж өөр мэдэхгүй заяа. Манд гэсэний яаж хэрэгэлдэг хэлэх үү? Яагаад хэрэгэлдэг хэлэх үү? Энэ ингэж за хүүхдийн гутал хэрвээ чиг татах тохиолдолд бид нар улавч тавьдэн штэ тий. Улавч яг тэр чигийг гутлын доороос ингээд татж байгаа чигийг хүүхдийн хөл рүү өгөхгүй гэж дунд нь нэг юм жирэг маягийн юм яг ингээд хэрэглэгдээд байгаа тий. Гэтэл зарим тохиолдолд тэр чиг чи хайчих юм байхгүй. Гадагшлахгүй шүү. Тэр нэг юм тохиолдолд хатах хэрэгтэй өстэй тий. Тэгэл нөгөө ирээл гутлаа тайлал ингээд хайчингууд нөгөө чиг чин тэнд ингээд бэж юм. Маргааш өглөө өмсдөө чигтэй ингээд өмсөл гараа явж байгаа байхгүй юу? Тэгээд одоо хэдий урт тусгаарлах вэ тэр улавч чинь тий. Тэгэл одоо улавчаа нэвчээл ер нь бол ингээд гутлын хүндээ чигтэй л явж байгаа байхгүй. За тэгсэн чинь энийг би ингээд гарсан жилийнх нь өвөл хэрглэж үздэг байхгүй юу? Тэгсэн чинь эн чинь ингэ тийм үлээ. Энд ч нэг ургамал байгаа болохоор гутал чиг татангууд ургамал нь шингийг авчдээ биш. Нөгөө навч ногоонууд нь шингээж аваад. Тэгээд хүүхэд гутлаа ингэ тайлнаа. Уул нь яг ингэ гаргаад хатааж матаавал их л зөвл ах л та. Нөгөө хүүхд юм чинь хатаахгүй шүү дээ. Мань бол өөрийнхөө арай ээж хүү санаал ингэ хатааж байгаа. За тэгвэл хүүхдүүд чинь тайлаа шидэл гэрлүүг орчин. Тэнгууд тэрийгээр агаар сэлгэлт явангууд гуталтайлаа агаар сэлгэлт явангууд энэ хатчих тийм. Тэгээд өглөө өмсгөх хуурай. Тэгээд дахиад өдөржингөө ингээл яваал өглөө өмсгөх хуурай. Надаа хамгийн ихлэ тэр нэг айгу таалагдсан байхгүй. Хоёрдугаарт өөрийнхөө гутал нь ингээд тавиад явсан чинь нөгөө халгаатай учраас өрөл дээр халуу өргөд өвөл тавиад явахаар амар дулаахан. Тэр нөгөө нэг халгаа болгоо давс мавс чинь ингээ хүний өрөлттэй хөлний ингээ хөдөлгөөнд ингээ халаад хөлнийхт гой дотоороосоо нэг юм пүм гэд ингээ явж идэг байхгүй. Тэгээд хөл дулаан байвал улавчны өөрийг тэгээд болчихж байгаа шүү дээ ер нь бол тий. Тэр нөгөө зарим ургамлууд нь яг нөгөө захын соцыг тэлдэг ургамлууд. Бас уу. Тэгээд та дулаан өргөхийн мэдрээд байна гэдэг чинь судсан тэлээд байгаа. Төлөөд. За.
Тийм бөөр мөр бодож хийсэн гэж мэдэхгүй энийг нэрийг. нөгөө нэг Япон руу бидэд нэг дээж явуулахгүй юу? За. Тэгсэн чи Япон нэг бүх хэрэгжилж гинэ. За. Тэгээд тийм жудаач юм байна л да. Аха. Надаа нөгөө манай авч явсан ихч маань орчуулаад хэлсэн л дээ. Мгм. Тэгсэн чи ингээд нөгөө тэр нь баян ингээд Японы чинь хөл үзгээ явд юм ба штэ. Нөгөө жудаагийнхан чинь. Тийх ба. Тийм тэгсэн чи ингээд бүл нь айгуу чиг татаад байсан гинэ. Аха. Тэгээд манай энийг хэрэгэлсэн гинэ. За. Тэгсэн чинь айгуу гоё болсон. Энэ өстэй сайн бүтээгдэхүүн лээ. Монголоос энийг авчраарай гэж загсан гинэ. Тэгээ бид нар чи энийг ингээд харахаар нэг те нэг жоохон барлагдоо. Тэр Япончууд хийх нарийн нандин чиглэлүүр юмыг хардаг юм чи одоо олгол ах та гэж бодсон чи бас үр дүнгийн мэдээд бид нарт бас амар гоё good comment хэлжсэн. Тэгээ одоо тэгэл нөгөө хүн ер нь их тийм нарийн чамин нандин хийцсний ер нь одоо ингээд хүндрэлтэй оргилдоо хүрч штэ. Яаж юмыг амар чамин амар гоё айгу тансаг хамгийн л одоо өөс юугүй байлгах уу гэдэг рүү ингээд ер нь бол тулж ш технологичлал тий. Тэгээ буцаад л энэ рүүгээ л унж штэ. Явж. Одоо им тан ямар гой савлгаатай болж байна те. Таблетууд нь ямар гой болж байна. Яасан сайхан уухад тухтай болж байна. Буцаал хөөрхий энэ мууга ингээл онгоолгол нөгөө нунтаг те нунтгаар нь өөрөө яг ингээл барьж үзэл имэрч үзэл ямар нэгэн химийн нэгдэл байхгүй байна. Яг ургамлаараа байна. Үнрээрээ байна гэл мэдээл тэгэл ингээ уухаар чинь 5 м хүү. Тийм сэтгэл төртөл айгүй юм тухтай байгаа байхгүй. Ямар нэгэн химийн бодис солигдоогүй гэдэг ч юм уу те. Нэг тийм мэдрэмж авахар чинь ингээд итгээд тэг хүн чинь ингээ идэхийн тулд зөвхөн залих нь хангалтгүй байна гэдэг байгаа шүү дээ. Одоо эн чинь ингээ бодох хэвээр, итгэх хэвээр, шүтэх хэвээр. Тэд чинь ингээ нийлэх юм бол айгүй хурдан ингээ идэрл болно гэдэг байгаа шүү дээ. Тэнгуут чинь энийг ингээл гаргаал ингээл одоо чанахын хооронд энийг гаргаал халдван дээр тавиал ингээ зуурахын хооронд тэр мэдрэмж чинь шууд ингээл үнрээрээ өнгөөрөө одоо юугаар чи ингээл авчиж байгаа байхгүй юу. Тэгэл одоо би итгэн гутаа хүүхдүүдээ шууд тархин угаана штэ. Яг ингээл угаал минь зүг зүгээр болно гээл те. Тэгээд нөгөө чи итгээд онгот тэгэл ээжтэй итгээд онгот. Тэгэл одоо хурдан явдаг ч юм уу. Буцаал одоо яг энэ рүүгэнд ганц юу хэлж байгаа. Би нэг хүмүүс ямар хүмүүс илүү хэрэглээсэ гэдэг гэхээр нөгөө надад нэг хүн үзүүлчихсэн аахгүй уурхад ажилдаг. За. Дөнгөж 40 хүрж байгаа 38-тай. Тэгээд нөгөө уурхай руу явахын тулд ийм нөгөө нэг гутал өмсдөг юм айл да. Нэг зориултын гутал юм уу хайш. Тийм шиг тийм тийм гутал өмсдөг. Тэгээд тэрийг хэдэн цаг өмсдөг гэж байна. Ээлж буудал өмсдөг гинөө. Өдөр орой ээлж байт юм шиг. Тэгээд тэр ах дөнгөж 38-тай мөртлөө төрөв булчир хааны шохоожлыг үүсцэн байгаа байхгүй. Үүсч эхэлж байгаа. Тэгээд одоо та ингээ ажил амьдралаа зохицуулах хэрэгтэй гэж зөвлөгөө өгж байгаа юм л та. Тэгвэл тэр хамгийн гол нь ажилласаа болоо тэр чихтэй орчин, тэр өндөр тэр доошоо гүн одоо бас даалтын зөрүү мөрөө байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээ удаан олон жил ажилласнаас болоо тэр хүний бүрний тамир маш их мууцсан байгаа байхгүй. Тэгээд би тэр үн за ядаж тийм ажил хийдэг те байнгын зогсоо ажил хийдэг хүмүүс ч юм те одоо бол зах дээр энэ төр зогсох нь бол харсан уу багсан баг. Тэгэл бас гадаа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байж те. Тэднэр маань тэгээд дээрэс нь нөгөө байнгын зогсоо ажил хийдэг одоо нөгөө тоогооч энэ төр байж те. Тийм ингээд удаан олон жил ажиллахаар нөгөө судасны бүдүүр энэ төр болчдөг байхгүй. За тийм хүмүүс. За тэгээд хүүхдүүд бол ингээ урьдчилан сэргийлэгч байна. Тэгээ мөн чихрийн шичнтэй хүмүүс. Яг сахартай хүмүүс гэж би хэллээсэй л гэж бодож байгаа тийм. Яг нөгөө цусан хангам захын суудсны цусан хангамж мууддаг учраас байнгын ер нь гутланд авна. Зарим хүмүүс болохоор гэртээ ингээ тавчгиндаа хийдэг гэсэн. Тий, тэр нь илүү амар байдаг. Бас. Тийм байна тий. Тэгээ тэр хүмүүсийг илүү хэрэглээсэй гэж боддог байхгүй. Тийм хүнд нөхцөлд ажилладаг тий үйлдвэр байд юм уу уурхаа юу байд. Тэд нэр бас илүү хэрэглээсэй. Тэгэл одоо дөнгөж төрсөн ээжүүд ч бас тий. Тэгээ та нөгөө хүүхдүүд чинь агаар оролдгоо гэж ярьсан шүү дээ. Юу яавал зүгээр юм бэ? Одоо ингээд гутлаа орж ирээд энийг өмсөд гэлэг ороод ирлээ ш тэгмэл удавчин ингээд нөгөө жохон өргөд босгоод тийм байлээ шүү. Би өөрийнхөө тэгдэг аахгүй юу? Нөгөө хэдийнхээгаа тэгэл хүн л юм чинь тэгэл тайлх болгонд бүгдийг ингээд араас нь ингээд гэж байхгүй. Уг нь зааж өгдیں۔ Томууд нь жохон ингэсэн л гэдгийг тэгээд багууд нь бол байхгүй шүү дээ. Тэгтэл хатсан байдаг. Ургамал болохоор даавуу биш. Нөгөө одоо юу тийм хултаас биш тий. Тэгээд ийм нэг сэрэг материал. Тийм сэрэг материал. Гадуур нь юм таарын юм шиг материалтай дотор нь навчногоо байгаа болохоор аюу хурдан юм агаар сэлгэлт аваад хурдан. Яг хөл нүцгэн гişгээр бол яг нэг ургамал дээр явж байгаа юм шиг мэдрэмж байдаг. Харин хүмүүс нөгөө ингэж асуугаад байдаг ш нөгөө хэр удаан энийгээ байлгахын хэрэглэх гэдэг чинь. Юу миний бол одоо ингээл өвлийн юундээ байж лээдэг. Готлонда.
өвлийн 3 сар. Харин тийм. Хөтлөндөө ажилладаг. Яг бүр айхтар нөгөө нэг байнгын тэр уурхаа муурхаатч ажилладаг байх юм бол ойр орхон Солилцсон дээр солилцсон. баг. Хэрвээ энэ чийг аваад өнгөн өөрчлөгдөөд энэ төр ирэх юм бол шууд солилцсон л дээ. Заавалчгүй 3 сар. Тийм. 1 сар. Тэгээд энэ чи хөө хямдхаа манахаа. Би нөд тангийн юмэр хямд бахаар яана. Эднийх одоо тэгээ гайгүй маш их орлого олж байгаа юм уу? Юм хомш техникийн шинжилэл хийх нөөц мөөц ард чи хүрж байгаа юм уу яа. Тэрэнд нь айгу санаа зовоод идэг. Одоо энэ минь чи идлээ 10 дэлгүүр дээр нэг 12,000 зангаар л очдог. Манай нэрийн дэлгүүр дээр 9,000. Нэрийн дэлгүүр дээр 9,000. Бусад юунууд дээр жоохон нэмэлттэй. Ийм агуу юм яг л яриад одоо. Тэгэл ингэж яриад бол 90,000 зарж шүү дээ. Бид нар 9,000. Тэгээ ингэж л байгаа юм да. Тэгээ энийг ч одоо хэрэглэхгүй байх шалтгаан байгаа юм уу? Хямдхан байна, органик байна, тэ үр дүн сайтай байна. Тэгээ бид тэр тэгэл хичээж амар их юм байла өөртөө мэдэхгүй. Одоо нэг ийм юм байна. Хүмүүс ингээд там уухаар гам барина гэдээ яриад байгаа шүү дээ. Би бол өөртөө гам барьсаа санахгүй байгаа байхгүй. Энэ зөв үү буруу юу? Барих ёстой юм уу? Барихгүй ингээд хамаагүй уучиж болох юм уу? Би бол тэр гам мамчаа одоо бүр нэлээд урт хугацааны курс эмчилгээ те нэлээд би нэлээд дорой орсон. Тийм нөхцөлд бол одоо гам барих ёстой л байх л да. Манайд шиг юм хөнгөн шингэн ийм үед бол одоо нэг хайхтар гамсаад ах юм байхгүй гэд бодсон байгаа. Энэ зөв юм уу буруу юм уу? Энэ гамыг яг ямар үед барьдгийг? Ер нь бол нөгөө уламжлал гам барих энэ тан барихгүй гэдэг ерөнхийдөө хүмүүсээс шалтгаална. Одоо бидний орчин үеийн хэв маяг чинь ингээд 4 хандунд орчлоо шүү дээ. Тийм ээ. Өнөөдөр ажил дээр очлоо 4 хандунд, гэртээ очлоо 4 хандунд. Ямар үед нөгөө нэг илүү их гам барьж исэн бэхээр манай монголчууд ч нүүдэлж авах байсан. Нойр мал ундаг байсан. Гадаа 24 цагийн 20 цаг нь бараг гадаа амьдрдаг. Бүх хөлрөл тий. Тэгэхэд чинь бид нар сар, салхи, шуурга, бороо юу гэдэг үер бос тий. Тэр бүгдэд яг биеэрээ туулдаг байсан байгаа. Тийм ээ. Одоо бол тийм болчихсон байхгүй шүү дээ. Таныг одоо байгалийн шалгарал сориод байх юм харьцангуй бага шүү дээ. Тийм үед болохоор илүү гам сахидаг байж л одоо та маш их нөгөө юу гэдэг хөлрөгдөг юм уучаал тэгээ хөдөө гараал шуурганд цасан шуурганд одоо малаа туугаа яваад ивэл мэдээж гам алдсан шүү дээ. Ялангуяа одоо ийм нөгөө энгийн одоо жороод байна шүү дээ. Одоо юм чи ингээд жоргуу олгодог өөртөөхөө ингээд урьдчилан сэргийлэх журмаар ууж байгаа үед бол төдийлөн тийм айхтар бол гам байхгүй. Гэхдээ гам барыг гэвэл та яг ханаа томны үед бол хүүтэн салхийг баг зэрэг төвчих хэрэгтэй. Одоо юу гэдэг яг тангаа уучин гутлаа гадаа хүүтэн шүн мөн гарах ч юм уу эсвэл гинт хүүтэн агаар авах ч юм уу тий эсвэл хөлөрчөөд нөгөө хөлсөө ингээд нэг сэвчдэг штэ. Тэгээд халуун орнд нөгөө кондишны доор бити унтаарай гэдэг штэ. Тэрэн шиг тиймэрхүү баг зэргийн гам бол барийг үлдээж. Тэр ч одоо тан уусан ч уугаагүй ч юм анхаарах ёстой юм биз дээ тий. Бусдаар бол тийм яг энэ багцад орсон өртлөн сэргийлэх эдгээр жоргуу алгадаг юм бол харьцангуй гам нь бол бага. Яг бүр ингээд нэг засал хийлгэсний дараа бол гамыг маш сайн барих хэрэгтэй гэдэг бол байна. Одоо жишээлбэл сэв сэмчилгээгээд эмэгтэйчүүдийн өвчний бүр ингээд уг үнцээс нь ангаадаг юм байдаг байхгүй. Сэвсэнд хөлийн дөрүүлдэг халуун сэвсэн. Тэрний дараа бол эмэгтэй бол маш гам барих хэрэгтэй. Чихээ бөглөдөг тийм ээ. Ингээд алчуур боодог, дулаан хувцалдаг. Яа тэгэхээр бүх арсны нүкс вонгооцсон байдаг. Тэрүүгээр хий салхи орох юм бол эргээд тэр гимнэ алдахгүй байх шин, гарахгүй байх шин. Ийм дан уухад бол яг тэрэн шиг айхтар гам байна гэж бол байхгүй шаардлага. Гэхдээ тиймэрхүү гамыг бол барьчих зэрэг. Одоо яг энэ нөгөө нэг өвлийн уйлралд хүүхдүүдийн ханаа төрдөг хамгийн хэм чинь эцэгчүүд хүүхдээ хэв тохиолдолд нөгөө жолоочийн эсрэг талд ээж нь тэрвэрээ суудаг. Тэ. Тэгээд нөгөө амар комбинзон, малгай толгой хамаг юмтай ингээд суучдаг. Тэгэнгუთ нөгөө халуун пар ингээд яг хүүхдийн харалтаа үлээж байгаа шүү дээ, тэ. Машины пар. Тэгэнгуთ нөгөө хүүхд чинь машин дотор халууцсан. Тэгэнгуთ нөгөө халууцсан байгаа хөлстэй хүүхдийг шууд машинаас тэр чигээр тэрвээл бунгууд. Тэгэл нөгөө халуун хүүхдээ авсрал тэр хөлсний ханаад манаа тэгэл ингээд эхэлдэг байх гэж дөрөв хүүхд төрсний дараа мэддэм байт. Тэ. Тэгэхээр машин дотор ингээд залхахгүй хүүхдийг ингээд нэмэглээл одоо аль хүртэл нь температураа мэдж байгаа юм чинь аль хүртэл нь нэмгэж тохоор юм болохоор алтын тайлбар комбинзон ингээл гар марын сайхан ингээл тайлал тий. Тэгэл буухтаа залхуулахгүй буцаагаал ингээл хуцлаал ингээл буух хэвээр. Машинд ороод маргаага тайлаараа, ороолтой тайлаараа, күүчний хацлагын тайлаараа, жоохон машин халахаар күүчгээ тайлж суугаарай гэл ингээл тий. Одоо ухаан орцсон том хүмүүс бол тэгж зөвлөөл
заавал буухтаа бүгднийг ингээл өмсүүлээд чи нэг юм хөлдөрөхгүй температурын нэг юм байх гэдэг ч юм уу. Тэгээ эн чинь бол тан уусан уугаагүй өрнөл хүм нэг юм цаг ууртаа тохируулаад нэг юм барьж явах хэвэл бас нэг одоо уламжлалт ангаахын л нэг хэлбэр штэ ер нь бол тий. Энийгээ сайн одоо мөрддөг дагдаг байвал тэр тан ууж гин үү уухгүй байх уу тэрнээс үл хамааран нэг юм огцом хөвтөн огцом халуун гинт хөвтөн гинт халуун руу л ингээд хүний биеийг ингээд арзаатал нэг юм өөрчлөлтгүй л байвал манайч юм бас ингээд нэг тий яваад идэв шиг байлаа штэ. Яг нэг ямар хүмүүсийг ингээд тан уухад болгоомжлох хэрэгтэй гэхээр ургамлын гаралтай харшилтай хүмүүс болцтой болгоомжтой тий. Тэгээ яг үнэхээр харшилж байгаа хүмүүс бол уусна болохгүй. Харин тий. Яа тэгэхээр тэр найлганд орсон юмд та хит өдрөг учраас тэрнээс илүү хариу урвал үсэн. Тэр учраас харшилтай хүмүүсийг тан бол болгоомжтой. Биш тэгээд энэ харшилтай хүмүүсчүүд уламжлалт ангаахаар харшлаа намдаж болдго юм уу? Болох уу? Одоо нөгөө харшил үүсэж гэн, арсны өвчин үүсэж гэн, эвдэрчээ ерөөсөө юу байхгүй. Хамгийн энгийн үгээр заяа. Зөв бүх хүмүүст ойлгомжтой зүгээр л хордлого байхгүй. Хор гэсэн. Одоо харшлыг идгэх уламжлалтай аргууд байна л та. Энэ хамгийн түрүүнд цайныг цаавчгүй цөсий чинь цэвэрлэнэ. Нөгөө тангийн бус, ургамлын бус аргаар энэ удаа хийж эхлэх нэ тий. Одоо цөсний туулга гэдэг уламжлалтай байдаг байхгүй. Тэгэхээр жилдээ нэг хүн удаа намар одоо туулга хэрэглэх ёстой. Хавар бөөлжүүлэх хэрэглэх ёстой. Тэгэх юм бол таны одоо тэр цуснд байгаа олон бохирдол хор юу гэдэг юм. Манайхаар бол хор гэж яриад байгаа байхгүй. Тэрий чинь гаргаад өгчөж байгаа байхгүй. Одоо цэвэрлэгээ хийгээд байгаа гэсэн үг байхгүй. Намартаа туулгаад. Нөгөө айргаа сайхан уугаал эрт цаг үе чинь. Яг зөв. Туучдаг байсан шүү дээ тий. Яг тэр чинь байхгүй. Одоо болохоор бид нар жилийн дөрөв уугаад мах идчихэж байгаа заяа. Махтай хамт юу идэж гин гэж халуун ногоо ариг дараас одоо ингээд 9 бусын одоо нөгөө хоол та нэг өдөр солонгос бол нэг өдөр хятад нэг өдөр ингэдэг бол дараа нь өөр юу бүх юмнуудыг хольж идэнэ. Ялангуяа. Тэгвэл одоо ингээд бид нар хольж тийм юм идэж болохгүй гэх юм бол юу гэдэм би яагаад ч биш угаасаа зүгээр л идэм билээ шүү гэж хүмүүс хэлэх байхгүй. Гэхдээ тэр өдрөө мэддэхгүй шүү дээ. Тийм удаан явах цусмаа та нэг хашлтай болох юм. Гэнэт нэг юм туурнаа. Тийм болно ш. Тэгэхээр тэрийг яахын тулд тэр олон хордлого юм бол эдэний хор гэж хэлдэг юм. Эдэний хор гэхээр хүмүүс ойлгохгүй те. Ер нь хорыг хамгийн гадагшлах арга чинь нөгөөний хитэ туулгах, бүүлжүүлэх, хөлдрүүлэх, нөгөө нус зэрэг гаргах тийм ээ. Тэднэрээ л гаргана гэсэн. Арьсаар тийм ээ. Тэгэхээр харшлыг хамгийн гол нь эдгийг арга бол юусаа цэвэрлэх эмчилгээл хийдэг боломжтой. Хорыг тайлах. Тэгэхээр та ядаж жилдээ нэг удаа туулга эмчилгээ хийлгүүл харшил чинь дараа жилээ арай багасдаг ч юм ингээ багасаад явах боломжтой гэсэн. За сонсох юм их байгааз. Ингээд идэг байхгүй. Солитэйгээ дахиад подкаст юм. Яагаад гэвэл миний эрүүл мэнд надад чухал байгаатай адилхан таны эрүүл мэнд, таны гэр бүлийн эрүүл мэнд танд чухал. Та эрүүл байх нь эргээд эх орондоо чухал тий. Бид нар бие биендээ хэрэгтэй, бие биендээ чухал хүмүүс. Тийм болохоор би бол одоо ингээд ямар нэгэн үн төлбөр авахгүйгээр сэлийг ураад энийг ингээд ярьж байгаа шүү. Энийг тийм артаа рекламны төлбөр мөнгөтэй юм биш. Би одоо ингээд дуусахаар нэн цайгаа надад өгчих юм уу? Нэг тийм яриа бол ярина. Гэхдээ одоо хэрвээ та өөрийнхөө дотны хайртай хүмүүсийг эрүүл байгаасаа, урт наслаасаа, амьдралын хэв маяг нь зөв байгаасаа гэж бодож байгаа бол битүүрийн энэ яриаг шеэрлээд өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээ тэр хүмүүсийн буян заяа нь мэддэг. Буянтай хүмүүс үзнэ үз. Буян дотор жоох ингээд хаяна үз те. Явц энийг та энэ хүртэл үзээд босцсон байгаа бол буянтай юм аа. Азтай юм аа. Би яг өөрийгөө тэгж боддог. Яг тэрнтэй адилхан эдний энэ гэр бүлийн энэ мундаг одоо уламжлал ухааныг ингээд гой савлаад харьцуулаад бидний дэргэд ингээд авчирцсан. Одоо энийг нь яг саяны ярьсны дагуу зөв хэрэглэх л биднэрт үлдчихэд. Тэгээ одоо юм бүр амархан болчихлоо тий. Бид өөрөөсөө уул руу гараад өвсөө зулгаагаад нөгөө түрүүч шиг ингээд мундаглаад чанж удаг байсан бол одоо яах юм тий. Одоо юм ийм сайхан болцсон байхад өөрийгөө болон хүүхдэд эрүүл байлгах нь ийм л хэлбэр болсон байгаа. Тэгээд хэрэгтэй хүнд ширлээд өгөөрэй. Тэг өнөөдөр урилга авч ирсэн солидо баярлаа. Дахиад өрн шүү. Дахиад танаа яриулах юм айвих байгаа. Одоо миний их гой дуртай юмуд энд айгүй дутуу үлдсэн. Тэгээ би дахиад солигээ дахиад подкастт өрн. Тэгээ тэр подкастт та бас хамтаагаарай, хүлээгээрэй. Удахгүй болцгоо.